Өнөөдөр чи юу олчихвэ энэ ч одоо? Амгаахаа наашраа. Наашраа. За манайха шууд суудлал руугаа суу яг энэ гоё халуун цэг дээрээ. Сайн байна уу? Шууд сууцгаая. За. За суугаарай шигээ. Хөл хүч бүхэл юм энд чи зүгээр урсч ий сая бол. Сая одоо манай 27 дугаар телевизийн тайз юу олчихвэ? Би уг нь сарай хчиг чинь их өөр өнцгөр харж байсан чинь сая бол рок мангасуулаа та хоёр ч нэрээ сүүтийгээд хайчлаа шүү дээ. Одоо энэ амгаагийн хажуу зүгээр сууж байгаа. Ямар ч арга алга. Малтай байлаа гэд нэмэр алга. Тэр амгаагийн тоглож байгаа нэ ус мөсөн сэгсэлцээ нэрээ. Гоё юм аа. Өстө нэр үнэхээр нэрээ мангас юм ба тий. Үгүй юм аа. Нэрээ. Хүчил юм уу? Төгсгөлийн хөдөлгөөний харсан бол тэнд харалтаа спагет бараг сууж байгаа юм манай цараагаад бүр гүгэд явах. Уг нь яван дээрээ суудаг байсан ус чи бүгдээрээ босчихсан. Нэрээ бүжиглээд нэрээ ястаа. Хүчээр гаргадаг байсан шүү. Уг нь зочдыг тэгэхэд чи хүссэн үсэг өдөр зүгээр бараг л тайзруулж явах гэдэг тийм. Өнөөдрийн манай уртцааны гудамж нэвтрүүлгнээр үнэхээр гоё дөргөө эхэллээ. Ялангуяа одоо та хэдийга манай 100-ны манлай pop хатагтай сарай агч маань одоо ийм гоё залуучуудын баг бүрдүүлээд ингээ орж ийн гэдэг маань үнэхээр одоо галтай байлаа. Үнэхээр сайхан байлаа. Бид нар одоо миний одоо тоглолтын 6 сарын 6-нд тоглолтын одоо хайрын бурхан тоглолтын 40 жилийн тоглолтын бэлтгэлээ одоо манай Library Records гэдэг одоо манай мөнх оргил Night Train-ийн одоо сол гитарч мөнх оргилийн студид бэлтэж байгаа. Тэгээд студид бэлтгэл их чинь давуу тал нь ингээд таалагдсан дуугаа за нэг бичүүлчихэл та гэл те ингэж яадаг. Тэгээ угаасаа амгаа маань миний одоо би жаргалтай цомогт 2 дуу оруулж одоо зохиосон байдгийг. Нэг нь бол мэдэхгүйгээд хоёр дахь нь бол тэнийг ялааны дуу. Ер нь бол хэдэн он зохиосон юм амгааны дууг? Тэнийг ялаагийн тэнийг ялаач 97 оных бүр. Хэрэн лам гэж байна. Эмис санта нэг өдөр зохиогдсон. За. Уул би чамд хэлжсэн мартцсан. Матлаа гэж юу гэдэг. Манай амгаагийн дууг сонсохоор яаж тэ эмээ сан руу алгасан сургууль нураасаа. Улаан хэрүүлж бүрээ. Дистrik 5 улаан хэрүүлж тэнийг ялаа. Энэ үйлчлэгээний тухай тийм ээ. Заавал ерөөсөө үйлчлэгээний салбарт нэг яхаараа ялаа байдیں۔ Тэнийг зүгий байж болоогүй. Олон танд биш байхад чамтай айгу муухай харцдаг ус юм болсоо та. Тэр эмээ сангийн хүн бас болоогүй юм шиг. Би чи хүмүүстэй хайцах шүү дээ. Ер нь гэхдээ бас манай амгаач их зөөлөн харцдаг баха тий. Тэгэж байна. За зөөлөн харцдаг харилцаа сайтай ийм сайхан хүний уран бүтээсээ явсан. Тэгээд хамтдаа нэвтрүүлгийг эхлүүлээд гой хундганы чимээ сонсоод цаашаа бас гой яриагаа өрнүүлээ гэж бодлоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллах 150 жилийн түүхт сам игвэл талбис гой хундгаа тулгаад өнөөдрийнхөө яриг өрнүүлцгээдэх үү. Өнөөдөр бол ам маш их цангах бах, бүгд ярина, бүгд дуулна. За хүрэлцэн ирсэн бүх зочдоо маш их баярлалаа. Бүгдээрээ нь. амгаах Wi-Fi. Wi-Fi. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ган Тулга, Монгол улсын гавьяац жүжигчин 100-ны манлай эстрадын дуучин Саран Туяа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дууч Алтан Жаргал, улсын Дөрвөж эрдмийн театрын жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отхон Цэцэг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Нисванис хамтлагийн дуучин Эйн хамгаалнаар оролцож байна. Амгаа таны дууг сонсохоор шүү дээ. Дандаа нэг юм этгээд байх юм аа. Та угаасаа юм этгээд хүн юм уу? Юу тэнийг ялаа ядэр гэдэг энэ үгийг ер нь хэн зохиосон юм бэ? Таны толгойд гинт ороод ирсэн юм уу яасан юм? Дууны нэрийг манай сараа өөрөө өгсөн баха тий. Тэнийг ялааны дуу гэж өөрөө өгсөн. Энд чи нэргүй дуу байсан юм аа. Тэгээд ийм нэртэй болсон надад бол их таалагдаж байгаа. Тий. Тэгтээ нөгөө би чаргалтай цомогт болохоор манай Баярхуу орон ширүү шиг хийсэн тэгээ бодвол амгаа таалагдаагүй юм шиг байна. Яах вэ гэж бодсон юм шүү. Тэгтээ яг нөгөө соёлтой залуу юм болохоор сарааг одоо сэтгэлийн гонсоодгаад яах вэ те. Энэгээр нь баялаг pop дуучин юм чин те рок гэсэн чинь сая одоо миний одоо бас энэ хамтрал дээр коллаб хийе хоёлоо тэнийг ялгаад дуулаа гэсэн чинь амгаа тэгвэл ер нь арай өөр болгоё гэ те. Ямар гэлээ яаж болгоно гэдэлээ. Өөрийнхөө. Өөрийнхөө гэдэг. Болгоё гэсэн. Тэгээд манай бөмбөрчин бүр палк малка хууглаад тэгж байгаа нэг юм бэлдсэн шүү. Анхныхын сонсоход нэг юм Францын Дизарлсын дууны хэм маягтай тий.
дуучнаас хамаагүй гоё болсон биз дээ. Тийм байна уу? Ялангуяа би юусаа таны хараад би баг таньсангүй шүү дээ. Ийм бэ. Тий. Одоо дуучин зууны мандаага би сая маш өөр өнцгөөс харлаа. Таа ч нөө хар юм жакеттэй өстой тэр тайзан дээр ямар ч гоё байсан бэ. Өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Дуучин хүн гэдэг чинь ингээ янз янзын гоё ийм залуу наснд жордог, рокч болдог, попч болдог. Таны хувьд бол ер нь яаж яагаад вэ штэ? Өөрийнхөө стилийг болсон бэ? Ер нь би бол рок юм байгаа юм штэ. Уулна амгаа. За мэдж байгаа. Сонсорой. To get me here's some other rock and roll music. Alien way to music. It's gonna backbeat you get music. And if you wanna dance with me гэдэг нөө Beatles тоглодог шүү дээ тий. So get me here's some other гэх тэр чинь мөнгө харандад би дуулдаг байсан. Тэгээ ерөнхийдөө манай одоо 61 дугаар байр одоо манай инх хамгаалан найз ингээд ганц зэрэг мориг гэх тий. Бид нар ч ингээд бодисын гитар тоглоод байж хад AC/DC, Iron Maiden, Nazareth за тэгэл одоо Elo, Queen, хар цагаан опер гэх тий. Дандаа сонсдог гэсэн байхгүй. Тэгэхээр чи жинхэнэ чимээгүй сууж исэн рок гэсэн байгаа шүү дээ. Тэгээд өөрөө би нөгөө рок тоглох гэхлээр Монголд тэр болгон рок хамтлаг олдохгүй. Би дандаа поп хамтлагт таарад байсан юм л да. Дотроосоо шатаад. Тэгээ Крис Норманы Somehow to Diamond гэж дуулж үзээд хоолоо моодоо гихтнуудаа ханиалгаад те бас их үзчихсэн. Тэгээд одоо сүүлдээ явж амьдрал киноны дууг дуулж нэг рок тоглолоо та. Гижил үлдээлээ. Үлдээлээ. Тэр миний дэргэд байхаа чихэн сонсогдох ядуу хайр байж чин зүрхийн минь тондох тусгал минь байж чамдар бишэрин онсон тэр миний шалтгаан байсан чиглэн ирэх хусааны зүг минь Тэгээд анх бас ингээд попор дуулсаар байгаад муудсан сурцсан ингээд нэгэн задгаан орилсон чинь байдраг дээр бичүүлчихсэн. Байдрага ингээд орилоод иж бодож байгаа юм уу гэсэн чинь гоё болж байна гэж. Тэгээд орилоод байлаа. Одоо хүртэл болж байгаа. Таны одоо тийм дотор цаана нуугдсан том арслан гэрэн сэрээцсэн биш үү? Оо, ер нь тийм бай. Энэ амгаач амар сэрээдэг. Бид нар нөө мэдхгүйгээд дууны дуугийн амгаагийн зохиосон бас дуу байгаа. Тэр дууг бид нар Төмөр замын удирдах газартай хамтарч хийсэн те. ST студио клипийг хийгээд Төмөр замын удирдах газараа бүр тэр үед одоо ивент итгээд зүүн баянгийн одоо Айгуу том бүрэлдэхүүнтэй гарч ирсэн шүү дээ. Замын үдийн нөө сайшингийн Төмөр замын өртөөний дарга инх хоёргээс л үсэн те. Их тусалсан. Бид нар вагонд бараг 7 хоног 2 хоног онсон шүү дээ. Тэгээд купенд амьдрал. Тэгээд энэ тентгийн толгоонд зүгдэл те. Наашин цаашны явуулаад. Тэгээд бид нар клип авахулж ирсэн. Тэгээд тэрэн дээр бол ерөн хамгийн хөгжилтэй ерөн амгаа Испаниас залуучууд оролцсон шүү дээ. Тийм байсан. Тэгээд бид нар бөөнөрөө бол амар найзалж дотноссон байдгийн. Тэгээд тэр бол ярихгүй яриа уугаагүй дарс арх марх пив одоо ус мус тэр бүжиг мүжиг тэр морин дээр давхсан мавхсан Тэр морин дээрх тэр хэсэг мэсг нь бол бүр айгүй хөөрхөн өөс маа. Кино бишээ тэр чин кино. Хараа ингээд Монгол энэ гоо имэйл амар хатуу амгаа уулахлаар ард нь ингээд зайдан унаад намайг имэйл дээр нь суулгацсан тэр нь холгоод тэнгууд аз чиргалтай царилаад инээгээд автахаараа гэсэн. Инээгээ зовоод Тэгээд вагон яваад хажууд зургийг аваад байгаа байхгүй. Тэр чинь амар юм зураг авсан. Тэгээд гоё байсан. Гэтэ ер нь манай амгаач их гоё байсан юм аа. Ер нь кул. Тэгээд нөгөө өөрөө юм даруухан. Дурлал залуугийн дүр толох гэж хичээд бодлоо тий. Орой жоод вино уулаа шүү дээ. Тэгж жоохон цочрог нь гаргаад. За одоо зүгээр цараа биш зүгээр хоёлаа ингээд үлгэрийн баатрууд гэдэг шиг юм болсон. Тэгээ манай ерөн Испанисын залуучууд ч гэсэн бөөнөрөг тусалсан. Их гоё хамтрал болсон. Бид нар бүр хэвлэлийн багварал хийжсэн тий. Face гэдэг клуб. хамгийн анх одоо хэвлэлийн клипэн зориулж хэвлэлийн багварал хийгээд клипээ үзүүлжсэн. Ер нь клипийг чинь тэгэж презентацийн хийдэг байсан. Ютубер биш л дээ. Тэр клип чинь амгаа бол ер нь нэлээд тийм орон нутгийн индиан гангстер вагон дээр нэг дээр юм тийм. Тий, тэгэж тоглож ирсэн. Тэгэж гоё хийсэн тий.
Тэрийг үнэхээр одоо гайхамшигтай. Хамгаалттай хамгийн гол нь одоо ингээд байгаа байдал дуу хоёр бүр ингээд Ямар бизнес ялгаатай юм тий. Ингэж юу. Хүү юу тийм байна уу гэж. Монстр болчоод буугаад ирэнгүү сахиусан тэнгэр шиг. нөгөө гаднаас нь бүхнийг битгий дүгнэ гэдэг. Сэтгэлийн зөрчил одоо нууц юу гэдэг далд юм уран бүтээл дээр гаргачаад хотлоо чимээгүй царилаа. Нөгөө амгаа нөгөө богоно ингээд толгойн ингээд ороод ирдэг штэ. Тэгсэн чинь богоны өмнө зогсоосон те. Би чамаас асуусан чи айснаа гэж бас нэг айтайхан байгаагүй гэжсэн те. Эвгүй байсан гэсэн те. Үнэхээр зогсон гэж мэдж байгаа ч гэсэн эвгүй байсан гэсэн те. Богоч нөгөө инерцээр явж байгаа болохоор шууд зогсохгүй л те. Тэг яг болохгүй л хажуу тийшээ өсрөл гэж бодож байгаа. Тэр айгүй сонирн байгаа зү. Хэд оны клип лээ? Тэр чи одоо 2002 онд бид нар явжсэн шүү дээ. Тийм. Ер нь дээр үеийн одоо та хэдийн клипч байна. Одоо дэлхийн рок попын түүхэнд байж байгаа клипүүдийг харахаар ер нь галт хэрэг их орсон байдаг тий. Aerosmith, Queen за ингээд BX сайн шиг гэдэг шүү дээ. Тийм шүү дээ тий нэр. ер нь дээр хуучны одоо хуучны уран бүтээлүүд шиг одоо гоё бүтээл байна гэдэг чинь одоо сая сэргээгээд ремикс хийгээд дууссан чи ямар гоё юм бэ? Үнэхээр одоо гайхамшигтай. Хэдүүлээ энэ сайхан уран бүтээлд нэг алгачаа. Үнэхээр гайхамшигтай. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлэг дээр алс холоос нэг бүсгүй ирсэн. Эсмеральдод бас гоё тоглодог. За Америкийн одоо сая Миссурид бас 6 жил сураад ирсэн. Манай отгоо маань одоо за Америкээр сониач юу байна? Яг тэгээд Missouri мужийн их сургуулийн кино зохиолч продюсер мэргэжлээр төгсөөд ирсэн. Манай ертөнцид бол маш том боловсон хүчин бэлтгэдээд ирсэн биз дээ. Тийм. Тэгээд нэг ковидын үеэр таарад Тийм шүү дээ 21 22 он яг таарсан тий. тэгэл одоо яг мэргэжлэрээ ажиллах эрхээ бол авсан Америкт. Даанч нөгөө ингээд манай салбар чинь айгүй хэцүү. Заавал нөгөө харцах хэрэгтэй учраас ингээд локдаун болчих жоохгүй. Тэгэл Монголдо ирсэн. Монголдо ирээд нэг 21 хоногийн карантинаа дуусгаад 7 хоногийн эрх чөлөө идлээд Монголд корона гараад дахиад хоригдсон. Коронавигоос болоод ер нь ингээд энэ дэлхийд чинь бас их ер нь дэлхийн өнцөг булан болгонд хүн болгоны амьдралд айхтар өөрчлөлт орлоо тийм ээ. Яг зөв. Зарим нь өөдлөж дэвжсэн бах, зарим нь уруудаж дороодсон бах. Ер нь маш айхтар тийм өөрчлөлтүүд орсон. Тэгээ театрдаа ороод уран бүтээлдээ ороод хэсэг ажиллаж агаад одоо сайхан ингээд чөлөөт уран бүтээлч болоод явж тий. Хамгийн сүүлд тоглосон жүжигч үзсэн шүү дээ. хариутай жижиг үзсэн Тийм хариутай жүжиг үзсэн. Бас л яг эд нөгөө уран бүтээлээ туурж яваа яг эд нөгөө бярн амтагдсан гэдэг шиг л байлаа шүү. баярлаа. Мэдгүй юм байхгүй шүү дээ. Тэгээд айгүй сайн байж байгаа. Дургүй өөрөө уран шинжтэй. Тэгээд шууд сайн биш. Дүр ярангуй шүү. Гэхдээ яг юу байхгүй манай отгоош ерөөсөө орхицыг л айгүй тултал нь хийж тоглосон мөртлөө амьдрал дээр өөр хүн шүү манайхаа. Шаад өөр хүн. Би анх New Star дээр танилцаад яг гоо би өөрөө ингээ хардаг айгүй харж явдаг жүжигчин гэж үүдэг ш таалагддаг. Гой хүндэлдэг яг симпатитай. Тийм учраас би ингээд бидний одоо энэ уулзалтанд ураасаа гэж хүссэн байхгүй юу? Тий. Тэгээд ингээд бодоход ингээд отхон маань айгүй нэг тийм ингээд юм ширүүн даруун айгүй тий ингээд юм шулуухан хилчдэг болохоор танилцах юмсан гэж боддог байсан чараа New Star студийн дээр нэг бичлэгтэй болж таарад манай отгооч бас өөрөө гоё дуулдаг юм байл л те. Тийм шүү дээ. Тэгээд бичлэгэн дээр нь таараа тэгээ бид нар гоё сайхан кофе уугаад сүултээ вино уугаад буу хадаад ам хадаад тэгээд ер нь бол игчлүүс болоод салсан л та. Тэгээд ер нь энэ адилхан өөр салбарын урлагийн эмэгтэйчүүд нэг маш алсаас биш ойрхоноос ч дэмжиж явах хэрэгтэй. Энэ чинь бас солидарность солидаритет те одоо ингэ дэмжиж бас хөлийн зөвшөөрч хүнд итгэж явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээ энэ одоо илэрхийлэл нь бол отгоогоо одоо өөрийгөө бас ингэ бас манай кино продюсерүүд кино одоо найруулагч нар харж байгаа бох энэ гайхалтай жүжигчнийг эд чадлаа дээр нь бас кинонд авч ураад тоглуулаарай. Гэхдээ яг зөндөө кинонд тоглодог бах л да өөрөө. Гэхдээ бүр нэг час хийсэн кинонд бүр нэг санаанд нийцсэн дүрд тоглосоо гэж өөрийнх нь тий. Өөрийнхөө хүсэж байгаа. Тий. Аюултай харилцаан дээр отхоо бол нэр барсан. Тэр нэрээ яг анхных нь ингээд дөрөв нь харахаар бас айтайхан сайхан хүн байна гэдээ ирчүүд хошуураад тэгээд тэр аюултай харилцаан дээр ер нь нэг л одоо за ер нь энэ хүүхдээ намаагүй татсаж болохгүй хүн байх шүү гэл. Ер нь отхоо маань аюултай харилцаанд ер нь хэр дуртай вэ? Та амьдрал дээр аюултай харилцаач нэг сайж биш л баг та. Тэгээ ер нь аюултай харилцаа дээр чинь бүсгүй л ягчгүй штэ. Тэр залуу л өөрөө нэг найзтайгаа Монтблокийн үзгээд барай штэ. Зөв зүгээр байгаа мөрөөрөө явж байгаа хүнийг алив чи энийг ингэдэг.
Тэгвэл би чамд энэ үзэг үгийгээл байчиж байгаа байхгүй юу? Ерөөсөө тэр залуугаас зүгээр нэг залуучуудын төр зүрийн зугаа цэнгэл өнөө маргааш юм жижиг хормын төдий тэр нэг моментийн зүйлэл тэр бүсгүй амьдралыг оронгоор нэвэрлэж байгаа байхгүй. Тэр яахын ганц би бүсгүй юм чинь хайрлан дурлан уулзсан учир нь унд нэвт мэдхгүй одоо хүний амьдралд байж болох бүхэл юмыг хийхийг хүсэн штэ. Тэгээд дурлалаа. Тэг хүн сонирхлоо, хайртай, дуртай, сайхан залуутай учирлаа л гэж бодно шүү дээ. Тийм биз дээ. Танаас сүлдээ гуйдаг штэ. Намаагаа тавьж явуулаач гэсэн. Тавьж явуулдаг штэ. Тэг яах гэж орсон. Яаж байгаа юм бэ? Ийм дураг хэлээ. Яах гэж зүгээр байгаа хүнээр олцсон. Та юу тавьж явуулж бодоагүй юм уу? Ямар очиртай юм бэ чи? Тэр л дүр, туул гэдэг үсгэн дүр байгаа. Тэр туулын дүр ер нь өөрөө чинь хувийн амьдралыг садаа болдог. Хүмүүс Амар асуулт. Ер нь үнэ нэг хэлээч. хүмүүс тэр үзий ядчих таныг. Би ч ихсэн ах нэг 2008 онд миний хамгийн анхны кино Боолын гэр байхгүй юу. Тэгээ Боолын гэрээр би яг шилдэг эмэгтэй жүжигчний анхныхаа киноор шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Улаанбаатар кино наадмаас авч ирсэн. Тэгээ яг кино наадан болоод маргааш өглөө нь өөрийн 6 цагаас бид нэр орхицын зураг авалтанд руу зүү хараар хөтлөж ирсэн. Тэгээд орхитоос тоглоод 2 дахь кино маань орхиц, 3 дахь кино маань аюултай харилцаа шүү дээ. Чи хийх чадахгүй би дөө. Орхитоос тоглолцоод балиар хүүхдэд заддаг, түлдэг юм амар муухай хойд ээжийн дүр байжсна. Баахан нийгмээр баалуулж ясна. Араас нь аюултай харилцаагээд айл гэр өмөлдөг хүүхэн болоод гараад ирэхэд дахиад баалуулчих байхгүй. Одоо нөө барц Нэг нь яйдаг гэж хамтаста муухай хүүхэн гэхгүй нэ согтоо. Тэгээд ихтэй хүмүүс чинь тэгээд одоо нөгөө дүрээр нь хараад те. Энэ хүүхэд ойрчод одоо тийм ингээд айгүй бол асуудал орно гэж. Айгүй холоор те. Айгүй холоос садаа уусан байна те. Ер нь бол таны нэг ярьцлаа энэ хэвлэлийг ер нь миний амьдралыг гавсан гэдэг. Ер нь энэ дүр их бас. Ер нь таны дүр вэ штэ. Өөрөө чинь дотоод ертөнц хоёр хэр ойрхон бэ? Өөр ч дээ. Би чинь бас шал өөр төрлийн юм байхгүй. Ер нь бол яг нөгөө харагддаг шиг биш гэдэг шиг нөгөө жоохон ер нь их зөөлөн төрлийн хүн. Их зөөлөн, их уушламтгай, юм их олон талаас нь боддог ч юм уу. Тэгээд их няхуур ч юм уу. Өөрийгөө магтах гэдэг нүү. Хайдаг ярьдаг гэдэг. Ер нь бол жоо тийм хариуцлага. Зүгээр ер нь альва зүйлд бол нилээн тийм нөгөө няхуур ханддаг байхгүй. Ер нь бол тийм амархан нэг ингээл сэтгэл хөдлөл. Ингээ харсан чинь ингээ миний зүүн гартаад ер нь бол нэлээд олон хүмүүсийн одоо краш болсон сууж байгаа. Юг гэж. Манай утгаа автан жаргал ган тулах гэх тээ. Бүүн краш сууж байгаа юм биш амгаа. Цагтаа нөгөө алсын зайнаас өнсөлт авч явсан. Тийм үстэй. тий Амар юг ч болж байгаа юм та энэ альва энэ уран бүтээл тэр дундаа энэ жүжигчдийн нөгөө ур чадвар одоо сайн төвчний жүжигчин тухайн дүрийг одоо тулдлын хийсэн учраас нөгөө тэр дүр нь ард одоо түмэнд нь тэргээр нэг их буудаг яг нэг илрэл нөө манай отгоо байгаа юм л да. Яг түүний хүмүүс нэг тэгдэ нэг гоё ээжийн дүрд тоглооч гэд. Саяхан би нэг өнгөрсөн онд Трама гэдэг нэг 8 ангитай анх удаа олон ангитай кино тоглосон. Тэн дээр нэг тийм хүүгийнхэн тал амьдарч байгаа сайхан ээжийн дүрд бол тоглосон. Өөрөө бол киногоо үзэж амжаагүй явж байгаа. Тэг хүмүүс болохоор бас гоё комментуудыг бол хэлчихлээ. Трама гэд. Тэр дүр бол миний нөгөө аюултай харилцаа орхитос эднэрийг харьцуулах юм бол бүр тэсэн хөндлөн дүр байгаа. Ер нь бол шал өөр дүр. За ер нь ийм л мундаг эмэгтэй юм биш үү? Ер нь Отгооч ихтэй соёл урлагийн сургуулийн миний мэдхээр мюзиклийн хамгийн анхны төгсөгчтэй та. Тий 2005 Oh my god. Хөгжим тэгэхээр чинь анхны Хурж хурд хамтлаг мюзикл хийх гэж байгаа гэсэн чинь 10 сар. харин тий Кастинг орох юм уу? би отгоо ах мах намайг харж байгаа болоо. Хаач магадгүй шүү. Тэгээ гоё юм дуулна, бүжиглэн, жүжиглэн одоо бүх юмыг ингээд цогцлоосон. Би их өөрийгөө азтай гэж боддог. Яг энэ хөгжим театрын жүжигчний анхны төгсөгч болж төгссөндөө баяртай, их азтай гэж боддیں۔ Тэгээд драмын ингийн яг цэвэр драмын ангийг төгссөн төгсөгчдийг харьцуулах юм бол шал өөрлөлтөө хөгжмийн одоо
онол хөгжмийн мэдлэг бас илүү их өөр мэдрэмжүүдийг биднээс шаардж байдаг учраас мэдээж хэрэг дуулна гэхлээр яг байнгын дуучидтай адилхан дуулж явахгүй ч гэсэн бас дуулах тал дээр зүгээр драмын жүжигчтэй бодох юм бол бас арай өөр байсан шүү дээ. Харин хувьсэл продакшны тавьдаг нөгөө оройны гоё нэг юм жүжигүүд исэн шүү дээ бүжигтэй. Тэрэн дээр чи яг отхоо өстой гол дүрд тоглодог гэсэн шүү. Дандаа эсрэг дүр тоглодог. Би дандаа эсрэг дүр. Ялангуяа нөгөө отхоогийн маань Парисын дарихын сүмийн Эсмералдаар тоглодог дүр бол өстой үнэхээр гоё болсон шүү дээ. Ялангуяа нөгөө хүмүүсийн хувьд нөгөө киног их сайн мэдээд идэг. Яг тоглосон тэр жүжигийн дүр гэдэг би бол үзээд үнэхээр. Тий, кино шиг болохоор ингээд дийлэгцэнд гараад хүмүүсийн хөдөө орон нутаг хаануудын өнцөг болон болгонд хүн үзэх боломжтой болчихсон. Жүжиг бол театрт ирсэн хүн л үздэг ийм онцлогтой. Тэгэхээр жүжиг бол үзэгчдийн хувьд юм лимитэд арай өөр төрлийн зүйл. Нэг удаад үзэж байгаа. Нэг удаад хамтлагийн клипэн тоглох хурлага ирвэл одоо хүлээж авах уу? Авна штэ хичээ. Амгаа гэж. Тэгтээ автогч чинь би тэр нэг гойлонгогийн л яг юу яж исэн. Тухайн үед маа телевиз лөө нэг сурвалжлах баг л очиж исэн. Бүгдээрээ мэрэгжлийн дуучид байхад ганцаархнаа гойлонгоо дээр одоо манай гавьяат болсон Ариун Баатартай хамтарч дуулж исэн тий. Ганцаархнаа мэрэгжлийн бус дуучин, бус нь бүгдээрээ мэрэгжлийн урлагийн яг салбарын дуучидтай. Энэ тэнцүү. Йоо, тэр бол бүр үнэхээр гоё юмсан. Баярлалаа. Гойлонгогийн дуулалт жүжиг зохиолч найруулагч Баяр сайхан ах маань хийгээд тэгээд гойлонгогийн одоо дүрд тоглож исэн. Тэгэхээр дуулалт жүжиг тавигдаад хараас цагааны хүртэлх 99 саарл өнгөөр тэр жүжиг тавигдсан. Нэг ч одоо тийм нөгөө өөр өнгө байхгүй. Бүх одоо тайз, хувцс, хунар бүх юм яг ингээд 99 саарл ганц юм нөгөө 37 оны хэлмэгдлийн үе юу штэ. Яг тэр үедээ авцалдуулж ийм дуулалт жүжигч байсан. Тэгээд оркестр хөгжимтэй яг ингээд амьдар хөгжимчд яг ингээд амьдар тоглоод Улаанбаатар чуулгын оркестрийн ансамбл яг амьдар тоглоод ансамблийн одоо дуучид нь бүрэн бүрэлдэхүүнээр ороод би ганцаараа жүжигчин болоод Ариун Баатартай осолж тоглож ирсэн. Тэр бол бас миний амьдралаас нэг гоё цэцэг гэдэг эмэгтэй жүжигчнийг ерөн одоо байн урж юм яриулж ямир юм биш үү? Ярих юм ямар хийсэн юм бүтээсэн юм байдаг юм бэ? Яагаад ярьж өрүүлж ингээд яриулдаггүйсэн юм бэ? Өөрөө ярьдаг хүн байгаа байхгүй ингээд. Ер нь тэгээ бас нэг их эгэл дарвал байна л да тий. Одоо цаана бас нэг даруухан залуу сууж. Одоо даруухан залуу руу нэг наашаа орцгоё. Манай ганц болгочин одоо манай алтан жаргал руу одоо ингээд тэгээд нааш тий. Алтан жаргал руу орё тий. Тэрсэн дээрээ шууд гандлах хоо. За элэн жаа тий. Жаргал руу орё. За манай алтан жаргал одоо сүүлийн үед бас ингээл одоо гоё мандж байгаа гоё сайхан дуучин үү шүү дээ. Чадaltaй уран бүтээлч нилээд удаан хугацаанд өөрийгөө чимээгүй дарж гараад огцом ингэж вайрлж гарч ирдэг. Яг л тийм уран бүтээлч юм гэж ярьдаг шүү дээ. Алтан жаргалыг. дуунууд нь үнэхээр гоё. Тэгээд маш гоё дуулдаг. Тэгээд одоо ингээд нөгөө бас шинээр ингээд крашилсан дуушны хажууд одоо сууж байгаа их баяртай байна. Алтан жаргалаас нэг зүйл бүр асууя гэж бодлоо. Одоо дуучин хүн бол ингээд мундаг дуулаад дэлж игүүрээ дэлгээд гартлаа. Бас ингээ ахуун янз янзын бас зовлон бэрхшээл байгаа шүү дээ. Тэгэхэд гэр бүлэрээ таныг бол одоо бас таны карьерийн төлөө ингээд гэр бүлэрээ тэмцэж ирсэн ингээд би уншиж ирсэн. Тэгэхээр яг тэр хоорондох хугацаанд ер нь дуучин хүн биш дээ. Ямар бэрхшээл зовлон амсч ийж тэрийг ойлгох юм. Хувь уран бүтээлч гэдэг үүднээс бол яг бүх юм надаас шалтгаалж шүү дээ. Би ямар зэрэгт хурж очиж унахыг өөрөө л тэр том завыг хөлгөлж юм уу, том зайг бий болгож ижил тэрний төлөө зүтгэх. Зөвхөн би Монгол танигдана гэд дуусан бол хааж хүргүйсэн мэдэхгүй. Ихтгэхдээ их том ихсэн. Би ч даадд гарна ална гэдэг. Яг тэгвэл манай үндэсний урлаг тэр дундаа энэ уртын дууч өөрөө гайхамшиг юм чинь. Ямар ч хэмжээнд байдгүй юм уран бүтээл гэж ер нь дэлхий дээр бол байхгүй. Бүх юмыг нотлоод томьёолоод хэмжээнд оруулаад яваад байна. Тэгээ энэ бол сонгодог урлаг юм аа. Эннээс бүр тэр холын юм биш те. Тэгээд за үүнийг л одоо яах гэж мэрэгжлийн эзэмшсэн үзэж таарна гэж хэлсэн. Тэгээд замыг их хол тавиул тэрлүү хүрхийн тулд унтах нойрыг их хасдаг байхаа л гэж бодсон. Тэгээд одоо өнөөдөр ч гэсэн бас яг тэр тэмүүлэл маань зогсоогүй л явж байгаа.
Таньдаг хүний зовлон гэж байхад олонний танил байх зовлонтой гэж ярьдаг. Танихгүй байх бас их зовлонтой шүү дээ, тий. Үгүй нэг тийм амар зовлон мовлонсоод их юм байдаг шүү дээ. Харин дээлээ тайлцхлаар гоё үт шүү дээ. Таньдгүй. За чам би хаана харлаа. Чи манай тэрний хамаатай өглөө гэж. Хаана үтлээ гэл. Үзлээ. Миний хүүхдүүд Үзлээ. Энэ манай юу шүү дээ. Алтан жаргалыг би ингээд юугаар нэг анзаараад байдаг вэ гэхээр эрэл хайгуул хийдэг уран бүтээлч. Байнгын өөр одоо дандаа хүн зүгээр л ингээд нэг эвтэйхэн дуулаад энэ энүүхэн хооронд ингээд аргалаад концерт тоглочих юм чинь одоо ингээд хамгийн мундаг гоё зааланд нь маш гоё тайз бэлдүүлээд айгүй сайн хөгжим орчин үеийн одоо сүүлийн одоо тийм амар гоё креатив ажиллаж байгаа тийм уран бүтээлч хөгжимчтэй ингээд хамтрал хийдэг. Одоо ерөөсөө алтан жаргалын бэлдсэн энэ суурин дээр одоо энэ тий орчин үеийн одоо ингээл юу энэ дуучтай шүү дээ тий ингээл Бац цэцгэлэн ч юм уу Эрдэнэ чимэг юм уу эсвэл Баатар гэдээ дуучид гарч ирлээ л тий хамгийн түрүүнд нээж байгаа хүнд нь бас хэцүү байдаг тий суурийн тавьсан гэх юм уу төдийлөн бол анх бол бас ингээд хүмүүс ойш яахгүй сонсохгүй ч юм уу нэг тоодгүй ч юм шиг үе байсан шүү дээ тий алтан жаргалаа Хүлээж авч чаддаг. Тэнгүүд гэл нэг өдөр л хөөе алтан жаргалаа гэж сүгэд болсон байхгүй. А тэгтэл тэрнээс өмнө бүр маш олон хугацаанд алтан жаргал тоглолт хийдэг байсан. Хөлмөрлж ирсэн нэг ковидын үеэр тоглох гэж байгаа хойшлуул яадаа билет яагаал те. Чи хүмүүс билетэ буцаахгүй байсан ч гэлөө нэг хадгалаач дахиад үзээдсэн ч гэлөө. Юу болсон? Нэг тийм болж ирсэн шүү дээ. Тэнгэрэлэх гээд хувлааны их зэргийн үеинд бол байдаг. Тэгээ тэрүүгээр ингээд яг бүр эрдмийн зэрэг хамгаалсан хүртэл хэмжээний явахгүй. Одоо нөгөө ордны хамгийн их найрал хөгжим хамгийн томороо хуралдаж исэн цаг үе ч гэдэг юм те. Тэр үеэс ингээд Монгол хөгжмийн ч юм уу Монгол дуу хоорын энэ Азийн хөгжим ер нь манайхнаас ер нь ихэнх хөгжмөд илэрсэн гэдэргээд ийм үндслүүдийг төвшүүлээд зөндөө олон зүйлийг үзчихэ. Тэгээд ер нь бол үг дууны үг энэ төр дээр бол нэг тийм харуулсал ч юм уу гониг мөнийг ерөөсөө байхгүй. Ерөөсөө хүн бол байгалийн бүтээгдэхүүн юм байна гэдэг нэг л өгүүлбэрийг л хэлж байгаа тэр дуун дээр өөр юм байхгүй. Тэгээд тэр дууг олж авчаал олж мэдчихэл за энэ дуугаар ингээд яг түүхэнд юмаа бодсон ч гэсэн ингээд энэгээр тийм тоглолтоо нэрлэе гээл тэнгэрэлэх тоглолт нэрлээл бэлтгэлээ хийгээл бүр болцсон жоноо хамтлагтай би бэлэн болцсон байсан чи яг маргааш тоглоно гэдэг өглөө босоод ирсэн чинь шууд хаацсан бүх хүлээрээ тогтоогод тэгээд юу corporate convention center тоглох гээд 3 өдрийн тоглолт ингээд зарагдаад болцсон. Тэгээд за одоо өстө үс тарна. Тэгээс бүгд нам гацаад. Тэгээд жил хагасын дараа нөгөө 50% зэрэгтэлтэйгээр тоглолтоо 5 өдөр тавилаа. Оо тэг болж шүү дээ. Тэгээд тэр хугацаанд ингээд хамгийн гол нь худалдаж авсан билетээ худалдаж авсан хүмүүс 70% буцаагагүй хүлээсэн. Яа. Тэрэнд бол өстө бүр ингээд үргэлж баярлж байгаа байхгүй. Тэр бол уран бүтээлч хүнд бол бүрстэй үнэхээр зогсшгүй тийм жигүүр өгдөг. Тэр бол үнээр ингээд омгшгоол шуураа. Яг энэ байдал чинь одоо ингээд алтан жаргал уран бүтээлчин те одоо дуучны чансаа. Одоо юмд хандж байгаа, уран бүтээлтэй хандж байгаа энэ хандлага тэр нь бол мэдэгдэж байгаа л та. Тэгээ би сүүлд бас манай зооны мандаа та хоёрын манд дуулсан уран бүтээлийг сонссоо. Ялангуяа тэр самгалдаа гэж одоо тэр тайгын сайхан дуу. Ялангуяа би нөгөө бас Сараагчийнхаа юу хэлж гин гэхээр Балхаахын нэг гоё дуу байдаг шүү дээ. Содуурагийн би дууг сонсчоод би Балхаахад хэлжсэн байхгүй. Балхаахаа танаас ямар гоё аялал гарцсан бэ? Энэ одоо Балхаахаас энэ вэ шүү дээ. Яг тэр тайгад амьдэрдэг хүнээс гарцсан юм шиг. Тэгээд манай зооны мандаа манд дуулаад тэрийг сонсоо клип их гоё те. Маш гоё юм содон юм ясан уцтай. Тэрийг би харчаад бас үнэхээр гоё байна гэсэн. Та хоёрынхаа дууг би бас сонсоод яг тэр одоо Содуурагийн дараагийн анги шиг санагдсан байхгүй юу? Үнэхээр гайхамшигтай. Тэр нөгөө ковид үеийн наадам шүү дээ. Хамгийн ихний наадам байхгүй юу? Тэгээд нөгөө хүн болгон одоо нөгөө үндэсний баярын хамгийн том баяр бол наадам юм чи 93 наадмаараа үндэсний дуу хоор их шиглүүлнэ. Гэхдээ тэр үеийн тэр ковид наадам гэдэг буюу тэр дэлгэцээр үзэж байгаа наадам бол хамгийн сайн сонголт сайнч дуунууд дуулагдсан яг зөв утгатай дуунуудаа олж дуулсан гэж боддог байхгүй юу? Тэгээ нөгөө хүмүүс нөгөө та нар ингээ конкурээ дууллаа болохгүй байна тий. Наа ч юм уу жоохон гашуун цаг үеийн дуу шүү. Ингээд самгалтай дуулах нь яаж байгаа юм бэ? Хүндэтгээч этэр гэл ингээл зөндөөл юм ирж ийсэн. Тэгээ зүгээр ингээд ер нь дэлхий дээр ингээд
амьдарч байгаа хүмүүсийн хувьд тэр улс үндэстний хувьд бол гашуун бөгөөд аз жаргалтай дурсамжууд байгаа байхгүй юу? Тэдрийг бид нэр үргэлжид мэдчих хэвээр. Тэрийгээ дуу хуур соёлоороо мэдж түгээж дэлгэрүүлж явах хэвээр гэж боддог байхгүй. Тэгээд тэр сонголтон дээр нэг тийм айхтар харамссан зүйл байгаагүй. Нэг зүйл нь хамгийн баярлууштай юм юу байсан гэсэн чинь наадамд ингээд дуулаач гэд ирэхээр би өөртөө итгэхгүй байгаа байхгүй намайг одоо юу гэж наадамд сонгох вэ тэгээд. Тэгээд ирсэн чинь чи хүнтэй дуулна гэл тэг чинь тэгэхээр нөгөө тийм үү хамаагүй би одоо орж илээвэл хинтэй ч яах вэ гэсэн чи сарантайгч тэгээд дуулна гэсэн. Би баг ухаалч унахчихсан байхгүй. Тэгээ ихтэй хамт бичлэгт орсон. Тэгээд тэгсэн чинь их чи ингээд нөгөө нэг тэр одоо юу хин нөгөө туваа юм үг хэллгүүд байгаад байгаа шүү дээ. Тий. Самгалтай дээрч байгаа, конкурс дээрч байгаа. Тэгээд гэсэн чи тэр туваа аялгануудыг хэлэх болол за яана би одоо хажууд нь яг чирж алах юм бол би л байна өөр хэм байх уу гэд бодож ирсэн чи өө надад хизээний танил хүн шиг айл мэдв ингэж дуулна тэгж дуулна гэ наав бүр ингээд дагуулад нэг өдрийн бол тэр хоёр дууны би бол өөрийгөө бас ардын дуу үндэсний юм бас мэдчих байх гэдэг гаргалгаатай ирж байгаа шүү дээ. Нэг чадчих бас ерөөсө 100% тэндээс бичлэгээс ингээд бие бинийг ингээд сонсож бичиж байгаа учраас тэндээс сар ерөөсө 100% сараагч дагсан. Би надад бол чиг санагдлаа л да. Нөгөө агуу мундаг жүжигч хүн залуу жүжигчин ингээд юугаараа маньяраараа татаад ингээд явцдаг шиг. Манайх ингээд ийшээ 130 км-т Багнуур дүүрэгт амьдардаг. Би ч нөгөө уурхай ажил дээр явж байгаа шүү дээ. Тийшээ нэг замын дурш тэр дуугаа ингээд зүгээр ингээд хар зургийг авцсан ингээд сонсоо явж байгаа. Би ингээд Нутгийн хаан Саран туяа гавьяаттай юм дуулах цаггүй гэж бас байдгийн байж. Оо яг хөөрхөн. Та хоёрыгаа тайзан дээр өөрөө идэх үү? За би сайхан дуулсан. хараад үзвэ тэгж ингэхэтэ самагалда дэргэдэсэн хараагүй хүн дэрс чулуутай гэхэл байхдаа Aldana çetken çenegemeni Alazekayda da kongure Aldeko canımını Alekayda da kongure
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын унда. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын унда. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл. Алтан жаргалмаа сая тэр дуун дээр ямар гоё бүжиглэлвэ. Бас ер нь та чи ер нь бараг бүжиглчих юм байна шүү дээ, тий. Энэ угсаа энэ одоо ардын манераар дуулдаг дууч чи ер нь бүжиглэхгүй бол болохгүй хаа тий. Бүтэн концерт ингээ зогсоод иж бас болохгүй байдаг байна. Заалтаа нэг юм жаргалын бас нэг урдных нь гоё төв байгаа шүү дээ нөгөө Asian Shop гэдэг нэг pop хамтлаг дуулдаг байсан. Тэр одоо тэр Asian Shop Ортис киноны 2 дахь дуугийн дууссан шүү дээ Asian Shop. бүр ардын дууны энэ дуусаас өмнө бүр өмнө шүү. Ямар сайн Asian Shop Одоо би ч кинода тоглох мэднэ л дээ. тийм бас pop дуулаа явж исэн шүү дээ. ер нь баг pop-оор нь баг үгэлэх юм байна шүү дээ. Ер нь бол тийм. ямар актер юм. Яаж тэгээд бас уртын дүмүүд дуулаад ингээ яваад байдаг. Гэхдээ харин би бүр тэрийг бүр гайхдаг байхгүй тэр нэг Оюутан Гэхдээ яасан гэдэг чи нэг яриачтай нэг. Яасан гэдэг. яагаад одоо ардын дуу Юу яриад байлаа чи. Тэр яаж явж байгаа тэр Asian Shop бапа хайчихсан. Хамтрагнаа ороод дуулдаг л нөгөө буцаж jazz дуучин Ундак тийш үү. тэр бурхны оронд явсан. Ундак анх ийм хамтлаг нээх гэж байгаа гэдэг. Тэгээд манай хамтлагт ийм ардын үндэсний тийм дуу хоолой хэрэгтэй байна. Тэгээд чи орох уу гэхээр би яах юм гэсэн чи ингээл R&B хамтлаг манайх угаасаа ингээд камертоныг алах гэж байгаа гэдэг. Тэгээд би тэр камертон алах ажилд оролцсон. нөгөө юм шиг шүү дээ манай. За камертоных сонсроо. Гимтлийн Баатара одоо их юм чийдэг, гимтлийн их юм чийдэг Баатара хаамаагүй нөгөө. Тэгээд уртын дуучин. За манай Ундак өөрөө ингээд jazz дуучин. Тэгээд Батболд гээд манай юуны сургуулийн бас нэг юм эстрад дуулаач. Нөгөө студи бабу тэр. Тэгээд бид хэд ингээд эхэлж ийла. Тэгээд ерөөс ингээ бүх юм манай Ундакийн хүслээр явдаг байхгүй юу? Хамтлаг үүсээ дараа нь энийг энүүгээр солихыг ерөөс Ундак өөрөө л мэднэ. Бусд нь бол хамаагүй. Тэр цаг үед хамаархал болохоос бусдаар бол хамаагүй. Тэгээд ингээ цуг явж байгаа нэг өдөр шууд инхтэвний гүүрэн дээрээс хамтлагаас гарсан шүү дээ. За одоо ингээ болохгүй байна. Ер нь бас нилээ үзлээ. Ер нь болохгүй байна гэд тэгээд хасагдсан. Тэгээд тэр нь айгүй зөвцсөн. Зүгээр л. Тэр Хасагдаагүй байсан мөн дээ. Тийм шүү дээ. Ерөөс айгүй гоё ингээд бид нэг ингээ хаан банкны сүлт дуу хийгээ явж байгаа байхгүй. Хаан банк танд орхон төмөнд итгэлтэй гэдэг ингээд авчаад нөө мичид рекордс дээр за. Тэгээд за одоо ер нь бол ингээд ер нь мөнгө олж эхлэх юм биш үү гэдэг. Тагтаа явж ирсэн буцаад хамтгаараа алхаад шууд ялгаж авч үлдээл. За ингээ хамтлагт байсанд баярлалаа. Одоо ингээ зам замаа хөөе. Баруун эргээд бууж байгаа явгоо. инхтэвний гүүр. Тэгээ нөгөө машинаас буугаад алхахад ер нь их юм бодсон. Машин биш явган явж байгаа л. Би ч юм та хайртайг нөгөө баяраа өрлөө хоёрын чинь нөгөө үнсэлтж хооронд нөгөө гүйдэг штэ дэлгэр нөгөө нэг юм түнэн шиг юм өндөр юмс ингээд хороод юм байна. Яг тэргээр тийм яг дуугаар баг агаар нэгдээ. Тэгээд ингээд уртын дуучин ардын алдартай дуучин алтан жаргалыг замд нь оролцсон юм шиг. Тэгээд зүвч юм бас. Зүг замруу чиглүүлсэн. Нэгдэж нөгөө хаагдаад нөгөө хаалга нэгдэг. Нөгөө камертоныг ална гэдээсэн. Чи байгаагүй учраас камертоныг алаагүй юм байна та. Ер нь миний амьдралд энэ камертон их ер нь тийм эсэргээрээ байгаад байна. Манай ихнэр ерөөсө болдын улаан ногоон фэ. Өглөө өдөр ороо шүүн хамаагүй. Болдыгоо сонсч идвэс. Тэр миний нөхөр, миний ихнэр болсон. Би болдоос салгаж авсан байхгүй. Одоо алтан жаргалыг сонсон. Ямар их хамаагүй. Одоо тийм камертон гэхэр жоохон эвгүй өргөд идэв.
Хуучин Батралд яваагүй юу? Ер нь эвгүй биш, ер нь амьдралд ер нь маш гоё тийм аюу тийм энэ замаар явна гэдгийг л заасан ба штэ. Бас тийм бай тий. Тэгэхээр анхны гоё хаага орж ирж байгаа шууд ингээд дундаас хаягдаал за баяртай болох биш бас тий. Тэр чинь анхны захиалгын дуу аваад тэндээсээ юу ч гүртээгүй зүгээр ингээ баруун. Шууд баруун эргүүлсэн биш. Тэрнээс хойш гэрээгээ ягштал хийдэг болсон баха тий. Ясч шүү дээ ерөөсөө. Ясуу тий. Тэгээ юм ярьсан бол араас нь 10. Хөдөөл хөлсөн. Бэц гэдэг. Хөдөөл хөлс гэж. Ягаад гэвэл би баруун эргээд явцсан хүн шүү. Би байгаа биш штэ. Гантлаг ахын цэцгэн зүрлэлээр бас маш их халтур хийсэн хүн шүү дээ. За. Бас өвтөж бодож байгаа байхгүй юу? За анхлаа энэ үнээс байна штэ. Цэдгэрхэн талаасаа гэдэг. Дуурайх гэж хичээнэ. Талаасаа гэдэг. Манай ганц толгоч одоо 100-ны мандаа сараа эгч. Нөгөө дандаа одоо 8 гаявтын том ангиас төрсэн их мундаг дуучин. 97 оны төгсөлтийн манай соёл урлагийн сургуулийн одоо дуурийн дуулаач ангийнхан. Сүүлдээ манай ганц толго маань Солонгос нэлээд бужигнуулсан. Солонгостой бас Монголын соёл урлагийг маш гоё хөгжүүлээд тэнцэнэ маш гоё ажиллаж агаад тэгээ энд ирсэн. Одоо та хоёр маань ер нь бага юун дээр их сургууль оюутан байхдаа ер нь хэр гоё партнер байсан бэ? Ер нь бол яг ангийн хөгжүүлдэг учраас мэдээж хоёр татна байна. Сараа ч ингээд оюутан байхдаа угаасаа манай ч олон танигдчихсан ингээд од бол ингээд хэлжсэн. Манай ангид байдаг штэ. Манай ангид ганцод гэх. Тийм тэгээд сараг дагаад олон одоо уран бүтээлчд манай мөрөөсөө нөлөөлөөд тухайн үед бол манайх ч нэг дуурийн дуулаач мэрэгчтэй тэр үед үнэ эстрад болон тийм чиглэлийн уртын дууныг дайнг байхгүй бүгдээр л дуурай ингээд одоо дуулдаг. Одоо тэр школоор явдаг. Тэгээд сарантай яваагач учраас сараг дагаад ингээд алтан цэг тэгээд одоо хийж үдтэй те манай нөгөө баахан бүтээлч одоо бүгдээрээ ингээд нөлөөлөлд нь ороод цаашаа pop урлаг руу тийм үү рок урлаг руу ингээд ороод явж байгаа юм л да. Тэгээ би урт ингээд яг сонгодгоороо төгсөө төө хойно нь эдгэр ингээд надад нөлөөлөөд тэр үед би өөрөө бас ингээд ардын дуу сонгодог юугаараа дуртай ингээд явдаг байсан. Тэгээ тэр зах зээлийн нийгэм үед чинь нийгэм хүлээж авахд зах зээлд одоо тэгж гоё хүнд нөлөөдгүй байсан хэцүү хүнд байсан шүү дээ. Тэгээд одоо яавал одоо борлогдож эднэр шиг одно одоо тийм олон танд болох уу гэдээ одоо жигүүрлэн шүү дээ. Ингээд бусд нь бүгдээр ингээд уран бүтээлийг ярилцаад байдаг би байдгүй төө хойно гэж яхад тэгээд нэг гоё сайхан дурсамжийг одоо манай сараа мэддэг юм одоо. Тэгээ би бас жоохон бодилж ягаад тэгээд нэг чичэн зүйлүүд сайхан дуугаа хийчгээд багшийн дууг дуулаад тэгээд ингээд дөнгөж танигдах галгүй чараагаал. Гэт хамгийн дөрөвний шоунд манай Саран Туяа маань намайг ийм гоё шоу болж байна. Тулгаа орооч тэдэнд өгөрг юм байна гэд. Ингээд намайг хэд хэдэн юм авч ирсэн. Тэгээ ийм одоо гайхамшигтай, түшигтэй одоо ийм манлайлагч. Ийм гоё одоо 100-ны манлайтга нэг ангид байдгаараа одоо бахархж явдаг. Тэгээ би манай Сараа, Монголын Сараа гэдэг ийм үгийг биелэх дуртай л да. Жаргал маань ингээ хэлж байна. Сараа ягчтайгаа би ингээд дуусч нэр би үнэн үү ямар гоё одоо тий тавилан бэ гэдэг шиг Саран Туяатай бас нэг ангид хамт суралцаж за мөр зэрэгцсэн тийм үү хөгжмийн боловсрол эзэмшиж дээрээс нь мөн хамт дуулж тийм ээ хамт уран бүтээл хийх гэсэн мөрөөдөлтөй хүсэлтэй асар олон уран бүтээлч байдаг бидний үеч байсан дээш ах нарч байсан доошо дүнэрч байгаа бах тэгээд энэ сайхан одоо боломжийг одоо сараа маань олгож гайхалтай сайхан уран бүтээлийг бас хамтаа дуулаж маш гоё уран бүтээл. 6 сарын 6-ны тэр гоё тоглолтын дээр та хоёр маань ямар дуудуулах вэ? Тийм гоё сюрпризүүд байгаа бах тий. Манай Никто хамтлагийн гоцол гитарч Саруул сайхан. Одоо бас тэнгэр талцсан байгаа. Маш авьяасдаг нөх өөрхөн мөнгөтэй амар эмоцтой сол гитарчдын бас нэг маш содон онцгой сол гитарч байсан. Никто хамтлагийн бас чимэг байсан. Тэгээд манай Саруул сайхан маань хятад айгүйх уран бүтээл туурвж одоо залуу хүүхдүүдэд уран бүтээл зааж өгч багшилж исэн. Тэгээд аранжировка хийдэг байсан. Тэгээд хятадаас явуулсан энэ дууг. Миний хайр гэдэг дууг. Тэгээд явуулангууд би ингээд сонсоод за чи тэгээд өөрөө хинтээ дуулахаа өөрөө шийдэрээ тэг ингээд те. Эрэхтэй дуучин л гоё бах та мэдээч ингээд хажууд нь байгаа юм шиг хайртай минь үгээрээ харилцаа сурын цаанаас сонсогдоод хол угаагаа тэгээд бодвол Сарал сайхан хятад их улаан ганцаараа амьдраад эхнэрээ санаал те одоо эхнэртэй зориулж үтсэн бахал гэж би бодож байгаа юм л та. Тэгээд бодсон чинь ингээд ерөөсөө нэг
Ерөөсөө өөр дуу чи хинтээ дуулах юм бэ гэсэн хоолон сонсогддог. Тэр үед чи манай ган туулах чинь нөгөө ботхон нүдүүлүү. Тий. На 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 на. Янзын цагаан чээж. Яа. Секси. Янгийн хөмсгөө уруул гэдэг нэг онгонд орсон шүү дээ тийм ээ. Тэгээд тэр юу юм уу гэж ерөөсөө хоолоо яг бодогдоод бид нар чинь Балхагийн тоглолтын дээр Балхагийн дуу тийм чинь ган тулга ороод исэн чи тэгэл ерөөсөө нэг ган тулгын хоолоо сонсогдоод тэгэл ерөөсөө ган тулга гэдэг болоо. Тэгэл тулгаадаа хийсэн чи тулгаач газ хурч ирээл тэгэл газ бичүүлээд хоёулаа метрик курстэй бичүүлсэн дээ. Тэгээд миний бие жаргалтай цомогт орсон юм. Тэгээ ингээд тулгаатай чинь дуэт дуулах ерөөсөө зав гардггүй. Тэгээ тулгаа өөрөө UB Palace нөгөө Marshall хамтлагтай тоглолт хийсэн чи битэр чинь нөгөө Золотица роза чайная гэдэг. Би Маша Распутина ах Киркоров болоод. Үу гэсэн. Амар дуусан тий 2 өдөр. Тэгээд ерөнхийдөө би тэр нөгөө дуэт тэр гоё болох юм байна гэд бодсон байсан. Тэгээ угаасаа миний хайрыг дуулсан. Тэгээд тулгаадгаа солонгост багт тулгаа өтөрч бас нэг хальт болцоод бүгдийн цай уучихсан, кофе уучихсан. Тэгээд харин хүрээд ирэхлээр би их баярлалаа. Тэгээд одоо миний 6 сарын 6-нд бас миний найзынхаа 40 жилийн тоглолтын тайзыг одоо бас тулгаагаараа чимж гоёно гэж бодож байгаа. За одоо манай алтан жаргалаараа чимнэ гэж бодож байгаа. Илчиг. Өнөөдөр Исванисын амгаагаараа чимнэ гэж бодож байгаа. Би үлдэхэд байдаг гэж байна. манай атхаа манд дуулах байхаа тий. VIP эдэрт одоо ингээд овшин тогтнож одоо Өөрөө ингээ гоо чимээд. удаан хийсний устыг чимэндээ таавал одоо тий. Тэг үнэхээр бас ингээ ангийн хамттайгаа бас ингээд энэ ерөн их бид нар манай ангийнхан ч аяга олуулаа шүү дээ тий. Аршин Баска маань сая хавар хайр тоглолтоо амжилттай хийлээ тий. 5 сарын 9 дахиад тоглохоор болж байгаа гэж энэ яг өнөөдөр гарч тоглож байгаа юм байна. За тий. Тэгэхээр ерөн бол би ангийнхаа энэ хөвгөө доктуудтай их хайртай. Тэгээ соёл урлагийн сургуульд сурч одоо энэ олон сайхан багш нар, профессор багш нарын хичээл одоо эрдмийн дууг сонсож үдээ зэрэгтэй явсан. Өнөөдөр 40 жил дуулаад хоолоо маань одоо тий хараахан өгшрөөгүй, суцаагүй байгаа нь бол энэ дуурийн дуулаачийн одоо арга барил те бидэнд бас маш их нөлөөлж байгаа шүү. Яг зөв те. Бас найзынхаа ус ингээд тоглолтод сэтгэл зүрхээр орох гээд хичээгээд явж байгаад бас баярлалаа толгой. Тэр хоёр дуу бас сонсомоор байна. Тийм. Та хоёрыг тайзан дээр өрөө. За энэ нэг юм тэгээд дуртай юу? Хартимэн үг яриа харил зүрийн цанаас намохон сонсогно хитий хос байгаач гэлээ сэтгэл зүрхний хайрмэ хүлэн санан чамайгаа санан жаргана би чамда hiç de hartaga bir stilde sanın midir de bir çamda hiç de hartaga bir stilde sanın midir de gansın beni seçer Хоног өдрүүд өнгөрөх тусам харан бүхэндээ чудаан хонгор чамайгаа санаа чамдан дуулна би чамда hiç de хартага би сэтгэлдээ санан мэдэр Çamda hiç de hartaga Ускердич ишгүй ганцхан миний сэтгэл зүрхээ
чамда хийсэн хайртайгаа үгээр хэлж үсгээр бичишгүй би чамда хийсэн хайртайгаа би сэтгэлдээ санан мэдэрдээ би чамда хийсэн хайртайгаа үгээр хэлж үсгээр бичишгүй ганцхан миний сэтгэл зүрхээ ганцхан миний сэтгэл зүрхээ За би нэг ганцгаасаа нэг жоохон хамаагүй нэг дали юм асууж болох уу? Ганцлаг маань одоо сүүлийн үед байна шүү дээ. Ингээд бас нэг ууж идэж явсан, наргиж явсан, янз янзын алдаа фактууд хийж ирсэн. За магадгүй одоо ингээд хүн чинь гашуун ундаанд дурлаад нэг хэсэг жоохон ингээд хөөсөрж явдаг шүү дээ. Тэгээ таны бас би бичиж байгаа постуудыг үзээд маш гоё залуучуудад гоё юм сургамжтай юм. Мэдээж хүн бүхэн дардан замаар явахгүй шүү дээ. Яагаад та тэрийг байсан гэж хамаагүй байна шүү дээ. Сошиал дээр тавьж одоо бас их мундаг зориг шүү. Тэр маань ямар учиртай юм бол? Гэхдээ ерөнхийдөө эн чин аливаа юм чин цаг хугацаа хэдэлсний дараа өнгөрсний дараа л одоо ойлгодсон шүү дээ. Тэгээ яг над шиг одоо бас битгий бодлоор алдаа гаргаасаа энэ сайхан цаг хугацаагаа одоо сайхан эрүүл саруул ирч хүчтэй одоо амьдралын зөв хэм маягтай явж ингэж сайхан амжилт нүрээсэй гэж л одоо ах хүний хувьд юм да гэж л загч тэнийгээ бас жоохон хоржоонтой хөгжилтэйгээр зүгээр энгийн одоо за ингээд эмч гарч ирээ за ингээд их хариг уух юм бол таймаг татвал ингэж уушиг ордно гэмэл хэмгэж сонсохгүй шүү дээ. Тэгэхээр одоо ямар нэг факттай холбож тэгээ тэрийг жоохон тийм жок гоё нийттэй тийм тий юу оруулж тэгэн гол хүмүүс тэр чинь амар ихээр нь үзт. Тэгээ тэр жүүлэгт орсон мэн гэдэг цагаа хийсэн гэх. Тэгээ ер нь бол бас жүүлэгт орж үзээгүй бол ир хүн биш гэдэг нэг тийм байг яриа яадаг ус. Амгаа орж ирсэн үү гэдэг ордог үү. Эрчүүдгүй. Эрчүүдийн нууц юм. За хамаагүй ярьж болохгүй гэж байна шүү дээ. Тэгээ ер нь бол тэр бас нэг гоё юм ярьж байна. 2 жил нодон билүү манай энэ 27 дугаар телевизийнхаа энэ хамт олон одоо энэ нэвтрүүлэг манай ангийнхаа хамт оролцоод бөөнөр орцоо би ганцаараа байдгүй. Босны бүгдээрээ орцсон. Хаавасан Францаас хүртэл манай дуучин Мегамас үрд үрж ирээд орцсон. Тэгээ би байдгүй нэг холоос нэг мэдлэгээ дэвшүүлсэнтэй. Тэгээд ангийнхантайгаа хараа зураг чагуулж чаддаг атаархаад ямар гоё юм бэ. Би байсан бол гэсэн чи өнөөдөр ямарсан ангийнхаа сараатайгаа ингээ хамт мөр зэрэгцээд ингээ цайхан нөхөд орчлоо шүү. Орчлоо. Амжсан шүү. Амжаад ирсэн шүү. Нөхчлөө шүү дээ. Та чин дээр үед бас Пупогийн бас гоё дугдуулаад байна. Пупогийн дуг одоо санаж байна та. Пупо биш чинь юу ахгүй. Итали? Рикардо Фолигийн дуу. Рикардо Фоли. Тий. Elenco Santa Maria Novello Festo Lucis amore amore mio Lucis amore amore ci sarà. Чи сара бас нэртэйгээ холбоотой шүү. Одоо сараа гэсэн сараагийнхаа бас нэг юу гэлмээр бас нэг гоё юм гэлжлээ. Түрүүн бас нөгөө рок одоо дуугч хүрл би ингээд дуулалт дуртай ингээд ингэж ярьж штэ. Тэгээд бид нар ч нөгөө нэг дуурийн дуулаачаа ингээд төгсөн учраас заавал нөгөө орж байгаа одоо репертуурууд нь бол мэдээ сонгодог юмнууд ордог. Тэгээд сараагийн нөгөө 33 толгой би тэрийг айгүй сайн мэддэг байхгүй. Бүр ангаал дуусан юм. Тэгээ бид нар ч нөгөө сараагаа нөгөө поп дуучин гэдгээр нь тий страт дуучин гэдгээр нь ингээ хардаг. Тэнгүү тэнд байгаа багш нар хоёр бүгдээр бүр гайгаад очтой уран толгойн бүүэн дуу. Тэр бүр өстө бүр амар дуулдаг байхгүй бүр юу сонгодог юу одоо сонгодог дуучдын төвшөнд нь тэгээ бид нар үнгээ за ингэж амар хувирдаг юм байна гэдэг ингээд манай ч өөрөө ингээд энэ чадвартай дуучид чинь ингэж энэ хувьбар юу их сайтай байт юм байна. Ачхав яах. Хайд багш чи их тийм багшаа биний хоолоо хөрөхгүй нэг өнгөт. За зүгээр. Одоо өнөөдөр ингэж дуурайад маргааш энэс илүү дуурна гэд. Багш чи нэг тийм хайд багш чи өөрөө их тийм
тенор шүү дээ тий. Манай багш маань. Одоо хэрвээ өргөн цар хүрээтэй айхтар өргөн цар хүрээтэй бяртаа дуучин байсан бол дугур мугур гэж яагаад айгүй юм зажаатай юм хэцүү ингээд орил чарладаг дуучин болгочих байсан бол зөөлөн гэл манай нэг өмнө говь мөнх хотыг шүдэн засгаал дуулуулаад шүдэнцэн төлөөд байсан хайд багш чинь тийм мондог хүмүүсэн. Тэгээ ерөн сайн багш нарын буйнаар шүү дээ. Ер нь манай Монголын одоо энэ соёл урлагийн сургуулийн дуурийн дуулаачийн багш нар бол гайхамшигтай шүү дээ. Хайдаг байхдаа би нэг уулзаад тэгээ надад ярьж ирсэн. Аав чинь намайг ингээд Орос сургууль төгсөөд орж ирсэн чинь Сэдэн дээр ч энэ хоёр нийлээд намайг загнаад чи монгол хүн биш болцсон байна. Орос хайдаг болцсон байна гэд. Тэгээ яасан бэ гэсэн чи тэгсэн гинэ. Судгинага суксарада бантахо гэж. Хизээ монгол хүн ингэ судгинага ингэж дуулдаг ингээд хайдаг байгааг загнаад. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо бас тийм нөхөрсөг тийм сайхан усуд байсан байгаа байхгүй. Тэгээ сүулдэ хайдаг надад бас нэг ярьслага өгөөд чи нэг зураг авдаг хүн байна дэр камера авчирж ягаад би аав чинь талаар нэг гоё сайхан юм ярий гэд. Тэгээд бас нэг манай аавын талаар нэг сайхан ярьж ирсэн. Одоо манай уртын дууч цоодлогоо хөөшөөд маш гоё. Тэгээ нэгэнт оюутан цагийн юм ярьсан. Би амгаахыг л ерөөсө бодоол ээ. Оюутан байхдаа яг ямар хөвгтэйсэн бол ямар залуу байсан бол тайдаг оюутан байх үе чинь тухайн нөгөө клуб одоогор бол бар чинь нэг 2 3 хаан бар байдаг юм а тий. Байхгүйсэн. Тэрийг ярьдаг. Аюу гонигтай тийм байхгүйсэн. Амгаагийн живсэн бар байсан байхгүй да. Тэр чинь сүулт байгуулагдсан. А сүүлийн үе юм уу? Тэр Матис чи 96 оны юм шүү дээ. Харин тийм тий. Тэр үе анх манай амгаах махаа гэдэг бар байсан шүү дээ. Хүүхдийн зуугийн яг тэр хажууд. Хэлэхгүй яасан. Тэр үе би арах. Тэгээ Алтаа гэдэг нэг бар байсан. Дэвшил биш үү? Ерөн биш дээ. Бараг 80 ши хараа. 87 86 87 онд Чөлөө цаг клуб гэж анх Алтан луу компани Мөнх Дэлгэр гэдэг хүн залуучуудын Чөлөө цаг клубыг манай 61 дугаар байрны подвол нээсэн. За тэрэнд чинь брейк данс манс хийдэг бүжиг болдог байсан. Дуучин Тамаа битэр чинь одоо 8 дугаар ангийн суугчид одоо кофе нариул чанд зарж өгдөг заяа. Тэгээд тал мөнгөний мөнгө руугаа тушаага талын өөрсдөө авна бизнес хийдэг. Дээрээс нь бид нар нөгөө бүжиг хийдэг байхгүй юу? Тэр нөгөө тоолоод ингээд бүжгэлдэг штэ ингээд хараад. Тэгээ ерөн залуучуудын тэгээд нөгөө цаг үе залуучууд гээд нэвтрүүлэг байсан штэ үнсэн хийцээ. Тэр нэвтрүүлгээр бид нар гараж ярьслага өгөө брейк өчмөн яриаг өгөө тэгдэг байсан гэд боддоо. Тэгэхээр тэр үед баар нэгдсэн мэт. Тэгээ тэр үед бол тэр клубуд бол ариг заадаг. Зөвхөн кофе, улаан ус ундаа зардаг. Тэгээд хүүхдүүд залуучууд дандаа бүжигддэг. 61 бодвол. Тий 61 бодвол. Нөгөөх нь юуны залуучдын соёлын төв хоёр дээр л тийм юм болдог байсан. Өөр газар байхгүй. 61 бодвол чи манай байрны бодвол байхгүй юу? Манайх 11 давхад амьдардаг гэсэн. Би чи 84 онд дархнаас нүүж ирээд тэгээд Нью-Йоркт амьдарч байгаа юм шиг. Дээрээс хотыг Модон Токийн хамтлагийн бичлэгийг ингээл 50 гуута нөгөө жижиг өрөө урагшаа харсан цонхороо ингээ харангуут чинь бараг ингээл Улаанбаатар чи тэр чигээр гэрэл нь харагдаал те. Гэрлээ унтраад амьдрал хөлөнд ус. Амар сонсоод үнээр романтик байсан шүү. Тэгээд энхийг дуугаад болоо. Аягаа угаал. Би одоо дуучин сараагаа би юу гэж ойлгохдаг гэхээр тухайн үедээ маш олон төрлийн хэв жанр одоо маш олон төрлийн стилээр дуулж исэн. Ялангуяа одоо Аргагүй амраг гэдэг одоо концерт бол үнэхээр ардын дууны тэр одоо нарийн тансаг имийг гаргахад бол үнэхээр би бол таны тэр Аргагүй амраг концерт CD-г үзээд үнэхээр биширж исэн. А сүүлдээ яасан бэ гэхээр Долгио ахаа Учирлын блюз инээмтгийн хүн гэдэг дуу бол зүгээр л бас л хаалга өшөглөл орж ирсэн тий. Үнэхээр тэр одоо маш их тийм эрж хүчтэй. Өрөөсмэн алдуурсан шувуу хаймин чи үрээ олохгүй нисэж явно. Нэгэн Аргагүй амраг гэж хэлсэн учраас би таны эцэг одоо цоодлогын тухай ярмаар байна.
Аргагүй амраг, гойлонгоо гэдэг хоёр дууг би бол яг уртын дууч цоодлогоогоор заалгасан байдгийг. Танаа аав ээжийн гэр ихтлгүүрийн аран байр нэг давхарт байдаг байсан тийм. 11-р байсан. За тэр байранд одоо Тэнгис болдгээ зураач найз минь намайг дагуулад авиж танилцуулаад тэгээд ингээ очиод диктофонтой очиод тэгээд ээжийн гарын лавшаа гэдэг идчихсэн да бид нар. Тэгээд ингээд гойлонгоо дууг яг ингээд өөрөө яг тэр манераар нь дуулж өгөөд аргагүй амраг тэр манераар нь дуулж өгөөд диктофоноор бичээд тэгээд тэрийг одоо Сингапурт очиод бичүүлсэн байдгийг. Тэгээ ер нь бол мондөг одоо бас тэр үед цодлогоо ер нь намайг балчир хүүхэд гэж голоогоо заагаад өгсөнд нь би их баярлдаг. Их тийм энгийн сайхан хүн байсан. За тэгээд мэдээч хэрэг одоо энэ манай хөгжмийн зохиолч одоо соёлын урлагийн гав зүтгэлэн долгионы зохиосон инээмтгийн хүн те. Ах トゥ хоёр Балчинжавын ангирмаа Балчинжавын долгион гэдэг. Дүүн сүлгийг бичээд идэг. Ахан дууг нь бичээд идэг. Ингэдэг байхгүй. Гэхдээ яруу найрагч иртэнгүүд би биччихээ л да гэдээ ангираа тэгчдэг байхгүй. Тэгэл инээмтгийн үнэшилгээ биччихэв. Учирлын блюз шүүдрийн ганцхан туслаг бол манай дойлы иш тулмаагаан одоо ардын зохиолч иш тулмаагаа тандаж урын сангаас нь яг ном момын аваад ингээд шүлгийнх нь юуг нь аваад ячдаг баг. Тэгэл ямар ч байсан тэм сайхан дуу төрсөн. Учирлын блюз гэдэг дууг дуулахад би бүр ингээд нэг амттай нэг юм дарсыг шимэн амлсаж байгаа юм шиг эсвэл одоо үнэхээр таалагдсан залуутай ухаан алдтаа дурлаж байгаа одоо болцож байгаа юм шиг тийм сайхан амттай дуу байсан. Тэгээ сонор дээр бичүүлж исэн. Тэгээ манай Эрхмэгийн аав нь дууцтаад манай хань нөхөр одоо хөөе ингээд одоо миний хайраа одоо энэ гой цов мөв хийгээд өч мөгч чи хизээ ирэх үе хурдан ирээч мэрээч гэхлээр өнөр цов мөвгаа одоо өөр хүнээр хэлэг одоо ямар ч аргаалга би энд бүрстэ нэг айгуу сайхан дуу бичүүлэх гээд ингээд тэгэл ерөөсөө нэг бичүүлээд ерөөсөө ингээд дуулаа те. Хэрвээ би тэр цовын хийхгээ явсан бол энэ учирдаг блюзийг яг ингэж дуулж чадахгүй байх байсан. Тэгээ ер нь тийм дуу бол миний хувьд бол ингээд нэг байдаг байсан. Нэг номер 1 уран бүтээл. Тэгээ дараа нь гэр бүл одоо хүүхэд мөнхөд нөхөр гэх тээ. Найз залуу маа. Таны одоо энэ 6 сарын 6-ны тоглолтын дээр Аргагүй амраг концертны ямар дуунууд байна? Гойлонгоо дуу орж байгаа. Аргагүй амраг орж байгаа. Ер нь бол оруулнаа гойлонгоог бол Ононбат найруулагч одоо орох юм уу яах юм гэлгүй уучлаарай тэр би бол энэ ямар нэг найр одоо наадам болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Уран бүтээлийн 40 жилийн ойн тоглолт юм чинь бид нар бол дуулдгаараа л дуулна гойлонгоог бол. Гойлонгоог анх л одоо амьлуулч би одоо яг одоо нор бонц тухайн амьлуусны дараа л одоо ингэ дуулсан хөвлөөр. Гойлонгоог анх дуулах санааг бол дуучин наран өгсөн байхгүй юу? Наран өөрөө дуулна гэж хэлсэн. Тэгээ бид ингээд охтууд хүүхнүүд чинь нэг Вавилон мөрний ирэг гээд ангирмаа Эрдэнэ цэцэг алтан цэцэг бид ингээд суугаад тэгээд байжсэн чи би гойлонгоог дуулнаа гэд нэг жил боллоо. Дуулдгүй те. Үгүй энэ ангирмаа энэ наран чид гойлонгоо дуулахгүй гэж штэ. Дуулах юм уу яхаа асуугаад өгөөч гэсэн. Дуулахгүй л гэж штэ нөгөө заас тэгвэл би дуулчих. Ингээд дуулсан. Ер нь энэ ардын дууны манераар дуулах энэ маягийг биш те. Анх ангир намайг ангирмаа гэдэг тоглолт моголтонд ингээд орсон чинь дуучин сарангойг оруулдаг байхгүй юу? Авгын цагаан уулын сарангой. Сарангой гэдэг дуучин байж тээ. Ерөөсөө энэ одоо алтан жаргалын энэ поп одоо энэ ардын дууг поп манерд оруулаад байгаа. Саран туяагийн Аргагүй амраг поп манер за дуучин болдын поп манерын хамгийн анхдагч нь авгын цагаан уул. Сарангой байхгүй юу? Тэгээд нөгөө тэр дууг сонсоод тэгээд би энэ айгүй мотивац аваад тэгээд ховын их баярах хэлээд Аргагүй амрыг хийгээд өгч гэж хэлээл. Тэгээд Аргагүй амрыг хийгээд ингээд явсан. Тэг гойлонгоогоо дуулна гэж зүгээр л өөрөө аваад явсан. Тэгээд нөгөө зүудээ гэдэг нэг вектороор дуурж байгаа юм шиг байдаг штэ. Тэрийг чинь нүр хийх гэж нөгөө нэг амар техникэнд хөгжсөн газар чинь шажигнж мажигнж дуурж болохгүй бүр ингээд цаас мас шажигнуулж ингэж векторол шиг ингэж дуурж ич би бичүүлсэн ш. Тэр хамгийн ихэнд дуулдаг чинь би өөрөө дуулдаг байхгүй юу?
гэдэг ингээд дуулж орлогын бичлэгийг үгүй шүү дээ чи өөрөө дуусан байхгүй. Тийм. Хаас юу явчихсан бэ би. Тэгээ клипэд дээр нөгөө олд мови болгоод юм бортой. Тэгээд ингээд Гандангийн гудамжаар ингээд явчихдаг шүү. Тийм. Тэгээ ингээд зураг байжснаа шууд амьлаад дуулаад байдаг. Тэр чи одоо манай Hero Entertainment-ийн яагаад нэг яруу сандруу би нэг герман руу аялан тоглолтоор явах гэсэн чинь нэг өдөр нэг төмөн ихийн нэг бүжигчнээ багцсан хувцсыг толгоон дээр тавьчихад ерөөсөө бүр нэг ингэсээр байгаа нэг бичүүдэл дууссан байдгийг. Тэр ямар амар нэг Европ стилийн нэг морь биш үү нэг томсог бүр нөгөө буугаад хөлнөөсөө имэйл дээр ингээ ягаад хөлөө буухлаар хөл газар хүрдгүү. Би ч бас овоод хөлтөө өгнө гэж бодсон чинь газар хүрхгүй юм чинь. Тэг бас тийм л тийм сонин юу байсан. Тийм учраас ер нь бол гойлонгоо аюу хилмигцэн дуу гэж би боддог. Дуу нь бол ямар ч гимгүй шүү. За яах вэ? Гойлонгоог бол энэ тэнд баяр ёслоор хүний одоо өөрийг бараад тий хурман дээр найран дээр дуудаад хэрэггүй боловч ямарваа нэгэн одоо нэгэн презентац нээлт мэт юм дээр бол гойлонгоог зүгээр ингээд манайх нар бол тайцгард майтгард ингээд жоохон чийдэрдэг штэ тий ингээд кул аймарлах ч юм уу. Тэр үед бол гойлонгоог дуусаад гайхалтай дуу. Тэг янаг амрагийн хамгийн дээд хэмжээний л дуу гэсэн үг дээ. Би болохоор гойлонгоо тоглоход бас айгүй олон хүн хэлжсэн байхгүй. Гойлонгоо хараалтай дуу. Гойлонгоо дуусан хүн насаараа ганц бие явдаг мавдаг гэл одоо бас янз янзын юм надад бас иржсэн. Тэгэл тоглох уу болох уу гэл одоо сэтгэл зүйн гээд юм нөлөөлөл орж ирж байгаа байхгүй. Тэгэл угаасаа сараа агт дуулсан өөр хит хит хүн дуулсан шүү дээ гойлонгоо. Тэгээд би бодож ирсэн. Миний судалснаар болохоор би ингэж судалж ирсэн. Гойлонгоо гэдэг үг нь өөрөө штэ. Гуйлангуа гэдэг үгнээс гаралтай. Гуйлангуа гэдэг нь Солонгосын сайхан бүсгүй гэсэн үг. Гуйлан улсын одоо гоо бүсгүй гэсэн үг. Маш олон жилийн хугацаанд ингээд он цагийн үед ингээд амнаас ам дамжиж явсараад гойлонгоо болцсон. Тэгээ яагаад энэ дууг бүтлгүү хайрын тухайд бол юм уу ганцаардлын юм уу насаараа ганцаараа явдаг гэд яригадад идэм бэхлээр миний судалснаар болохоор би бас жүжигэн тоглохдоо их судалсан байхгүй. Тэрэн дээр болохоор ингэсэн одоо бүр эртээр үеэс одоо Чингис хааны үед ч юм уу гэл нөгөө дайн тулаан болоод тэгэл одоо гоо бүсгүйчүүдийг хоёр улсын ив найрамдал гэл гүнжүүдээ хаад ингээл өгдөг штэ тий. Тэгээд Солонгосын сайхан бүсгүйчүүдийг ч юм одоо Чингис хаанч ч юм ингээл их өгдөг юм байна л да одоо ингээд улс орноо эвлэрүүлээ найрамдлыг гэл тэгээд тэнгууд нөгөө мэдээж хэрэг цусаа бохирдуулахгүйгээд очихгүй. Тэнд нэг бүсгүй ингээд насыг барна тийм үү. За тэнгууд хончин адуучин ямаач одоо хин бэ тэ тиймээ чин малчин залуучууд нөгөө бүсгүйчүүд чин гарна салхилна агаарна за ингээд им малчин залуучуудтай ямар нэгэн байдлаар тасаж ч юм уу дурлаж ч юм уу хайр сэтгэл асуудал үүсгэж юм байл та. За ингээд ирэхээр яхаа хаанаас урвсан болно. Хааны татвар юм хаанаас урвсан болоод инхээр алуулна. За ингээд тэгэхээр зарим нь ингээд тэртээ тэргүй өөх юм чин гэхээр ингээд орох ийм юм уу бас байдаг юм байл та оролдлогууд. Тэнгүүдээ ар цармын үндэ цайр сийгээд харагдаад байна энэ төр гэдэг нэг өгнүүд үднэр байна шүү дээ. Тэр нь одоо жишээлх юм бол миний одоо олж судлаад мэдснээр болохоор одоо тэр цайр сийгээд уулнаас дүүрээс ингээд цаашаа үсэрчдэг юм байна л та. Тэгээд нөгөө ингээд ясан арга ясан ингээд зүхтаж явж байгаа тэр уул руу цаашаа тэрчгээрээ баригдаж өгчээснээс хомттой хоёулаа хөдөлцөөд үсэрчдэг. Тэгээд тэр нөгөө ясан ингээд одоо цайрч харагддаг интергээд тэгээд тэр дуу болвол биш дээ бүр маш олон бадагтай. Нөгөө ардын дуу учраас одоо 100 одоо хичнээн бадагтай байдیں۔ Тэгээд хайр нь бүтлгүүцсэн хүн болгонд л ямар нэгэн байдлаар нэг юм бүтлгүү хайрын тухай дуулдаг. Тэгээ амнаас ам дамжаад тэр нөгөө сүүлдээ Монгол бүсгүйчүүд бас бүтлгүү хайрынхаа талаар дуулдаг болоод тэгээд энэ өөр сүүлрүүгээ гойлонгоо болчихсон. 6 сарын 6-ны тоглолтын дээр 10 гаруй дуулагдсан. Манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн бас үзэгчтэй зориулаад тайзан дээр энэ дог дуулж болох. Дуртай яа. Манай амар дуртай болж байна.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын унда. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын унда. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ямар
ямар ч гоё юм те. Нөгөө нэг гоё тостой өөхтөө бүх юм ингээд нэг амттай энэлүү орохтой хүртэл гоё ордог нэг хоол байдаг. Тэрэн шиг л бүр үнэхээр гайхалтай уран бүтээл байлаа. Тэгээд нөгөө уран бүтээл болгон дээр хүн болгоны нэг юм үндсэн нэг юм арагшинч гэх юм нэг юу гардаг ш. Сараагч дуу болгон дээр ингээд өөр нэг өнгө төрхтэй. Тэр гаргаж байгаа биеийн хилэмжийн хүртэл. Сайн аргагүй амраг дээр тэр гаргаж байгаа гарын тэр айлгуудах тэр энэ минь бол их айлгүй юм аа. Тэр тусмаа биш та нөгөө айцмын тоглолтын дээр би бас таныг харчаад мөнх хоёрын хоёр дуулсан чинь анхлан чамааг би олчраад гэдэг ингээ харсан чинь би дуучин сараг хараагүй штэ. Яг 17 8-тад ингээ нэг дурлж байгаа охин доолоод байгаа байхгүй. Тэгээ нэг мөнх хоёр руугаа бүр ингээ дурлцсан те ингээ бүр хоолой ингээ бүр догтлцсан. Ер нь ингээ дуу болгон тэгж одоо ордгоо. Яаж тэгж дуу. Гүн чи бас партнерс болно шүү. Болно. Манай мөнхөр ч одоо туяарах гэл нэг амар гоё. Бас чистэй амар краш гэдэг штэ тий. Штэ. Одоо ч гэсэн амар гоё нэг урт ингээл цум мувтаа ингээл амар залуу явдаг. Тэгчин кул залуу штэ. Тэгээд манай одоо рок попын одоо бас манай залуучууд бас сарадаа их сайн крашлал айгу хүндлээл гоё байдаг. Тэгээд бид нар ч одоо ингээл ган төр мөрийнхаа төрсөн өдөр дээр ирэхлээр бүр ингээл нэг ширээн суучна салахгүй. Тэнгүүд харшийн баска манай бид тэр ангийн битэр болохоор мөнх хоёр энэ хоёр сүүлд үед их сүжрээд байгаа. Тэгээд ер нь бид нар чинь нэг тийм яг өөрийнхөө таньдаг мэддэг тийм гоё юм хамтрагч нартайгаа бол амар айлгууд болно шүү дээ. Тайзан дээр бол тий шүү дээ. Гэхдээ чинь тайзан дээр ингээ зүгээр ингээ тийм журмын нөхчиг коммунист намын журмын нөхчиг байж болохгүй шүү дээ. Чинь жоохон тий ингээ айлгуудаад малж дуулаад энэ төр байх хэрэгтэй байхгүй юу? Оргил та хоёрын нэг гоё дуу байдаг шүү дээ. Тэр дуулагдах уу? Дуулагдaltaгүй. Тэр бол өстой үнэхээр гоё дуу шүү дээ тий. Тэр дуу дуулахдаа нэг юм амар гоё юм ингээд нөгөө жүжигээр бол нөгөө дүрдээ орно гэж одоо бид нар ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан сараагчлахаар дуугаа дуулахдаа ингээд яг ингээд чин сэтгэлээсээ мэдэрч ингээд амар гоё өнгөнүүдийг гаргадаг. Надад тэр нь ингээд гоё зүрх рүү ордог байхгүй нэг гоё ингээд нэг юм тий шүү дээ. Хөв аялгуу гэдэг чинь өөрөө. Ярианаас ингэж бодсон. Амгаах бас яг нэг тийм шүү дээ. Би одоо боддгийн энэ хэрүүл уруул хийж чадахгүй ам хилэн ингээ цаашаа орсон бас манай амгаахын одоо улаан хэрүүлчийг сонсвол хилд орно ер нь бол тий. Тийм өстой амгаах. Өөрсдөө юугаар одоо үнэлдэг байдлаараа ингээд сараагчийг илэрхийлж штэ. Жишээ нь би бол үндэснийхээ дуу хууртай илүү холбомоор байгаа байхгүй юу. Яг нэг тийм үндэсний ямб гэж байдаг шүү дээ. Нэг монгол эмэгтэй хүний нэг тийм ямблаг дүрх те. Тэгээ нэг тийм хэлбэр энэ төр ингээ харагддаг штэ. Яг сараагчд ингээд дуулж яхад нэг тийм эрхэмсэг ямб гэдэг үгийг яг зохихгой том санагддаг байхгүй миний харцаар бол. Тэгээ нэг тийм поптууд дуулж исэн ч гэсэн яг тэр дотор тийм ямб бол явж идэв. Надад бол юу гэж санагддаг гэхээр яг баримлын шавар шиг санагддаг. Ягаад тэгэхээр баримлын шавраар шүү дээ юу ч хийж болдог. Одоо өнөөдөр рок дуулж гин маргааш айгаа нөгөөдөрхэд сараагч бол хипхоп үлээд хипхоп залуучуудтай орилож явж ийж. Үгэлж байгаа л да. Юу тэгээ санагддаг. Үгэлж байгаа гэдэг чинь тэгэхээр тоглолтын дээр бас ийм сюрприз байх юм. Бас нууц юм бас байгаа юм шиг байна. Түрүү оюутан байхдаа ямар байсан бэ гэсэн шүү дээ. Би чи 91-ээс 95 онд багшийн сургуулийн хөгжмийн тэгээд манай сургууль чинь сүүл рүүгээ хөгжмийн багшийн коллежгээ болсон юм. Тэгээ оюутан байхдаа би чи сараагийнхаа одоо тэр аргагүй амраг цомгод бас дуунуудын сонсох их дуртай байсан. Ялангуяа нөгөө сэтгэлийн хөг дуунд би үнэхээр их дуртай. Одоо ч дуртай л да тийм. Тэр гоё шүү дээ. Тэгээд бас нэг өгүүлэмжтэй гайхалтай дуу шүү дээ. Тэгээд 93 онд манай Бямбаяр багш морин уур тэмцээнд орох гээд Үйлс цагаан Монгол гэж дуу зохиогоод тэнд манай ангийн манай сургуулийн найрал дуу орох болоод симфони оркестртай тэгээ сараагийн энэтгийн хүмлөө ямар нэртэй тоглолт лээ. Тэр чинь дараа нь энэтгийн хүн 95 оны энэтгийн хүнд орсон. 93 оны тэр тоглолт чинь юу вэ? 93 онд морин хуурын наад. Морин уур наадамд орж байгаа байхгүй. Тэгээд Айзам хоёр тоглолт. Айзам хоёр хамтлаг хөгжмийн машин коллежийн хоор найрал дуучид тэгээд симфони найрал хөгжмөнтэй дуучин саран туяа дуулаад бид нар чи ард нь ингээд найрал дунд ангаараа дээд курсынхантайгаа ингээд зогсож исэн байхгүй юу. Тэгэхэд анхудаага саран туяа гэж дуучныг одоо хойроос харж байлаа. Тэгээд ингээд хүний амьдрал чи баялаг штэ. Тэгээд олон жилийн дараа Нисван самтлагаа байгуулад бас янз бүрийн дуу зохиогоод дуучдад өгдөг болсон. Тэгээд тэрний дараахан дуучин саран туяатайгаа одоо хамтарч 3 4 дуу хамтарч
зохиосон байна. Тэгээд энэ агуу дуучин, энэ цаг үеийн агуу дуучин гэж би одоо хэлхийг хүсдэг. Тэгээд энэ дуучинтайгаа хамтарч ажиллаа. Миний дууг дуулсанд бас би дотроо маш их баярлж явдаг. Тэгээ одоо одохгүй одоо 6 сарын 6-нд энэ том тоглолтоо хийж байгаа, хийх гэж байгаа эрхэм танд одоо бас томоос том амжилтыг хүсээрэй. За манай хамгийн сүүлд би тэр чинь яг 20 онд л 19 онд нүд дурлахад бэлэн байдгүй гэдэг дуу те. Эрдэнэ чимээгээд өвөр Монголын яруу найрагчийн шүлгээр те. Тэгээ чи баг шүлгийн зассан баха те өөрөө зохиож өгөөдсөн те. Зохиож өгөөд тэгээд нүд дурлахад бэлэн байдгүй гэдэг дууг яагаад Америкт би нэг клипийг авахлаагүй юу? Тий, чингүү авсан штэ. Тэгээд ерөн амгаа маань ерөн тийм их даруухан та маш яана энэ болох нь уу гэх тийм. Гүй чи одоо энэ чи алтаа гэдэг алтаа гэдэг даруухан маш одоо үн цэнтэй бүтээл хийдэг. Ялангуяа би бас боддог байхгүй нөгөө дуучин Ариунаг дөнгөж гарч ирж байхад тэр утасны дугаар гэдэг дуу. Яг үнэ. Ер нь баг Ариунагийн баг нэр утас тэр дээшээгээ баг гарах тэгсэн. Гол дуу гэж хэлсэн шүү дээ. Утасны чин дугаар уруулан байдаг гэ тэ. Галсан сүхийн шүлэг. Нэг л тийм нэг манарсан тийм нэг хард амхны юунд орцсон юм шиг. Ер нь тэр сонин дуу тэ. Монголд гэж алдаж шүү. Ер нь сонин тэ. Одоо амгаагийн доонууд их сонин. Ялангуяа бас нэг улаан хэрүүлч гэл тэ. Ер нь амгаа маань ер нь амьдрал дээр хэрүүлч. Нэг дуу байдаг шүү дээ. Би на гэдэг чинь мууз оршлоо. Тэр чинь Даашкагийн дуу гэсэн юм уу? Даашка ай нэм үү? Тэгээ үгийн би дээр нэлээд яасан сонин те. Даашка бас тийм дуу ай зохиодог гэсэн. Нөгөө нэстэг тавг цомгоо Даашкагаас яана. Тэгэхээр нэстэг тавг цомгоо Даашка ах тэр биччихсэн. Тэгээд тэр үе Даашка ахт нэг тийм ай байж таарахгүй. Тэгээд надад нэг үг байж таарад энэ хоёрыгаа нийлүүлээд тав. Энэ сайхан бүтээл болжээ. Ямар яана. Гэтэл болсон. Амар доо шүү. Жинхэнэ шүү дээ. Жинхэнэ одоо Нисванисыг одоо нэрийн хуудас болсон. Гэтэ бүх одоо рок попын доонуудаас бүр тэс өөр амгаагийн доонууд тий. Үнэхээр одоо амгаа. Ер нь амгаа тэр тайзан дээр гарахтаар ирсэн бүр өсмөсөөс ихсчээд ирсэн. Амар юм аа. Яасан ч гоё мой гитар дээр тоглолтын ёо. Юуко. Тэгэд амгаахын би яг ерөөсө тоглолч юм ингээд юу яхахлаар төгсгөлийн хөдөлгөөнийг яг ингээд хүлээгээстэй аас охноо ерөөсөө хөл мөнхий. Яа тийм. Одоо аагаад автаад байгаа. Одоо сараагийнхаа тоглолт дээр өсөж байгаа. Нэг харсан ч пилатес хийцэн суудаг болсон гэх. Энийг л бэлдээ да 6 сарын 6 Тэгээ амгаа маань дараахан мөртлөө маш их олон краштай. Тийм шүү. Тий, одоо энэ крашны цааш. Тийм би сууж байгаа. Би ерөөсөө хаач. Тэгээд ерөөсөө хөгшөрдгөө амгаах яг л энэ гоё хараа. Чи ийм гялгар мэлгар пижак өмстэй мө гэсэн чинь чамд зориулаад ингээд өмсөж ирлээ гэсэн чинь цараадаа зориулсан. Би бүр гайхсаж орж ир хүү амгаах. Юу гялцаалаа. Аян зориулсан тий. Би тэгсэн Грэмигийн улаан хевсэн дээр яваад байгаа юм биш үү? Эн чин залууч нэг. Ер нь гэхдээ тийм ингээд одоо таны хувьд бол амгаах яг ингээд анх харсан амгаах яг одоо хэврэж ш тий. Гантлах ус яг миний хувьд яг ингээ анх харсан гантлах яг хэврээд гэхгүй. Юус өөрчлөгддөг. Харин тий. Ямар газар очиод ингээ цэг болоо зогсцсон тий бүүм. Харин тий. Нөгөө сүүлд ингээд манай урцааны бас нөгөө тэр чин намар хаалтын дугаар болсон юм а тий. Тэгэхэд гант тулгах яг энэ бид нэг бас нэлээд удаж байгаа битэр уулзж байгаас бас хажуугаар нь ингээ хараад энэ тэнд жоохон үрчлээ нэмдэг юм болоо. Намар өнөөдөр нэг хитэж байна. Тийм бас энэ тэндээс хараад baаш. Тэгэл ингээл бус нь бол нэг ингээ одоо ингээд энд сууж байгаа бус нь бол гинт ингээ хөгшөрцөн энэ төр талаар бол ерөөсөө яриаггүй байхгүй юу. Зүгээр яг тэр тодорхой анхны харсан цаг хугацаанд гатцсан байгаа хүмүүсийн тухай ярьсан. Тийм. Яг л анхаарсан амгаах минь яг л хэвээрэл байгаа даа. Тэгээд 6 сарын 6-нд бутаах 3 залуутаа сууж ин да. Би одоо бүжгээ сайн бэлдээ. Сууж. Нэг гитар хайж суугаад ээж байгаа. Отгоогийнхаа бас одоо бас дуулж исэн гоё хоолойг нь бас сонсвол ямар вэ? Тий бас Эсмералда тоглолт. Сараа хичээж дүү. Таны өөрт болох уу? Дуун байгаа бол бусдаа welcome шүү дээ. Сая шинэ уран бүтээлээ гаргасан гэдэг би шуумш сонссон. Гадаад Монгол өөр хүмүүсийн дуулж исэн дуулуудыг cover хийгээд урын сангаа баяжуулаад уран бүтээлчийн хувьд бас ингэж явдаг л та. А яг сая болол ингэж анх удаа яг ингэж өөр хүн дуулаагүй цоо шин дууг яг ингэж хамгийн анхны шинэ уран бүтээлээ би хүлээж авч байгаа.
Тийм тэгээд одоохондоо нэг ч хүн сонсоогүй байгаа юу дөнгөжл одоо бичлэг анхны сонсогч мөнгө харантай хамтлагийн энх хоёр ах маань ингээд надад энэ дууг дуулаач гэд санал тавьсан. Хансах тавлан гэдэг нэртэй. Тэгээд дууных нь нэр нь надад хамгийн эхлээд амар гоё санагдсан. Би чинь бас ганц би бүсгүй учраас их гоё тийм бэлгшээж гоё их гоё баяртай хүлээж авсан. Тэгээд миний яг урын сангийн хувьд бол нэг нөө цааш нь одоо юм уран бүтээл болж байгаа. Өдөн марчланд бид бисээ олсон хансах заяан гисэн болохоор хайрт минь би чамдан даслаа алсын чандас чамдан тэмүүлсээр амрах сэтгэл минь нялхраад байна амьдралын далайд хансан тэмүүлэх аштын тавланд талархаж явна нэг иймэрхүү юм уянхи шинэ дуу ямар сайн хийжсэн бэ? Би бол одоо үгээ харахгүй явахгүй шүү дээ. Харин би жоохон садраа ямар мундаг юм бэ? Үгээ харин яана гэд бас жоохон романтик бичүүлсэн. Яг дөнгөж шөнд бичүүлээ үүрээр дуусан гэдэг байгаа чи энэ дахгүй гэж. Өнөөдөр нэрээ бас гоё сайхан яриа өрнөж байна. Манай өнөөдрийн уртцааны гудамж байна штэ. Ерөөсөө маш олон гоё өнцгөөс олон жашид орсон. Тэгсэн мөртлөө 6 сарын 6-ны энэ төр тоглолт бол одоо үнэхээр ланжгар маш олон уран бүтээлчдийн нэг том одоо жинхэнэ одоо том сюрприз гоё болох нэ. Үнэхээр одоо гайхамшигтай. Тэгээ нэвтрүүлэг маань юу одоо өндөрлөгт өгч байна. Таны хувьд бас 6 сарын 6-ныхаа тоглолтод үзэгчтэй зориулж одоо та харин тий. Ер нь бол бас би бол тэгж боддөг юм л да. Бас хүн тасралтгүй юм л та дундуур нь ямарваа нэгэн пауз аваагүй. Одоо би ч одоо амарч хахтаа хүртэл ингээл хэдэн сар одоо дуулчаал тэгэл ер нь төрчгөөл тэгэл энэ 9 сарын 18-нд төрчгөөл тэгэл 11 сарын ихээр л ингээд шууд тоглолтоо хийжсэн. Жирэмсэн байхдаа тулгар битээ байхдаа миний дуу концертыг хавран тоглоод төрснийхаа дараа ахаад миний дуу концертыг тоглоод жилдээ миний дуу концертыг 4 удаа тоглосон байдгийг. 2 удаа циркэд, 2 удаа соёлын төвөргөнд. Тэгээ одоо нэг ингэж дуулдаг байсан. Тэгээд ерөөсөө завсар зайгүй явсан одоо миний энэ 40 жилүүд те. Одоо хаана байна гэдэг шиг те. Тэгээд зрители маань хаана байна? Та нар маань энд байна. За мэдээч хэрэг бол 40 жилийн тоглолтыг зохион байгуулна гэдэг бол маш том хариуцлага. Triple X Entertainment одоо хазаа даваасрын ингээд залуу хийж байгаа хамт олон байна. За манай On the Production producer найруулагч Онон Бат хийж байгаа, найруулж байгаа. Хөгжмийн продюсераар манай одоо урлагийн гавь сэтгэлтэн Up Production-ы халиун ажиллаж байгаа. Амьд хөгжмийн Random хамтдаг те бүхэн та бүхэн сайн харсан. За тэгээд маш олон хамтралууд байгаа. Мэдээч хэрэг одоо оройжонгоо ганцаараа 40 дуугаа гав ганцаараа дуулаад зогсно гэж байхгүй. Гэвч бас ингээд байгаа. Зрителүүд бол ер нь хамаа намаагүй бас битээ олон дуэттэй дуулаараа тий. Ер нь бол өөрийнхөө дуулахсаа дуугаа дуулна шүү. Ухааны меркад байгаа шүү дээ. Тэгтээ уран бүтээлч хүн бол зрителийнхаа өвгөнд орж бас дуулдаггүй маа. Бас жоохон өөрийнхөө зрителтэй зориулсан, үзэгчтэй зориулсан сюрприз энэ төр байдаг шүү дээ тий. Тэгээд хайр агуулсан, хайр түгээсэн маш их тийм хүний хүмүүс энэ хүн төрлөختөн энэ ертөнцид энэрнгүү зүйл их хийхээр хатуу хтуу муу зүйлээс татгалзахаар тийм хэмжээний одоо хайр агуулсан нэг тийм хайрын бурхан урлаг 40 жил тоглолт болох байх гэж би бодож байгаа. Тэгээд одоо манай үндэсний одоо том 4 Ticket-ийн маань Shopee, Portal, Eventix гэдэг 4 одоо томоохон салбараар ингээд борлуулж байгаа. Бүх early bird нь одоо ингээд дуусчлаа. Тэгээд ямар ч үсэн гайхалтай тоглолт бид нар бэлдэж байна. Миний хувьд бол одоо үзэгчд маань өөрсдөө тоглолтоо сайхан ирээ 5 тухтаа үзчихвэл хөгжим гэрэл бүх юм нь сахиусан тэнгэрүүд нь ажилтаа дээр хийн. Саран туяан тайзан дээр ажиллаа хийн. Үзэгчд маань нээстэн дээрээ тийштэй одоо алгад ашиж фэн сонсогчийн ажилтаа сайн хийн. Бүгд дор дороо хичээх хэрэгтэй гэж бодож байна. Монголчууд бид бүхэн орчин цагт одоо задгаа талбайд олон сайхан шоу тоглолтууд үзэж сурлаа. Зар сурталчилгаа хийж сурлаа. Хөгжмөд ургаж сурж байна. Тайзаа засаж сурж байна. Амьд дуулахыг бол 40 жил рок поп урлаг надад заасан. Тэгэхээр бол сайхан дуулнаа, сайхан дуунуудаа
энэ одоо авиасын охин тэнгэрүүд зохиосон хөгжмийн зохиолч Яруу найрагч Аранжиров шиггүүд те энэ хөгжим гэрэл видео клипийг бүтээсэн энэ олон авиасдаг хүмүүсийн бүтээсэн уран бүтээлийг дахин 40 жилийн хойгоор түгээх гэж байгаадаа би туйлын аз жаргалтай байна. Тэгээд та бүгдийг 6 сарын 6-нд хүлээж байна. Хаалга 15 цагаас нэгдэн хүлээж байна. Оо ямар гоё юм. Тэр өдрөө угаасаа сараа ихчээ тоглолтоор хөрсөдрөөр л амьд. Тэр өдөр шууд нэрээ нэг урлаглаг гэдэг шиг бүр ингээд тийм гайхалтай өдөр шахаараа. Тэгээ хүрэлцэн ирсэн бүх зочдоо баярлалаа. Нэмт төрөнд мэдээж бүгдээ ирүүл агаарай. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Нэвтрүүлэгт хамтайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээж нөгөө нэвтрүүлгийн гол бас энийг ерөөсөө мартаж болохгүй. Энэ бол бидний яриаг хамгийн гой амттай өрнүүлдэг Самигвел Талбис Крафт Кола. 6 сарын 6-нд уулзгай баяртай үзэгчдээ.